За энэ бол бидний микрофон нээгээд ярилцах хэсэг байна. За миний хувьд бол хөтөж хийж байсан олон жил аялын хөтөч тайлбарлагчаар ажилласан. Гэхдээ тантай ярилцах хүртлээр биологи олон зүйл байдлын талаар айгүй дутмаг ойлголттой явжээ. Тэгээд ярилцсанхаа дараа ном хүртэл авч уншсан. Тэгэхдээ бол миний одоо бол бид нэр эхлээд нэг ойлголт өгчөөд дараа нь одоо сэдвэрхээ талаар үндсэн ойлголт өгчөөд тэгээд дараагийнх руу шилжих нэг тохиромжтой болов уу гэж бодож байна. За ойлголоо. Тэгэхээр энэ биологийн олон янз байдаг харьцангуй хожуу гарч ирсэн юм нэр томьёо. За бидний ухтхан гэж ойлгох хэрэгтэй. Бид биологийн олон янз байдаг шууд сонсоход магадгүй тэр амьтан ургамлын зүйл амьтан гэдэгт би бүх англи зүйн бүлгийг хамааруулж байгаа шүү. Бүх англи зүйн бүлгийг. Одоо өчүүхэн нүдэнд үзэгддгээс эхлээд одоо Монголд бол одоо хамгийн үлэмж биетэй хандгай хүртэлдэг ч юм уу. Агарын орон цагаар нэгт шуудыг бүгдийг. За ургамал ч гэсэн мөн адилхан. Тэгэхээр энэ зөвхөн энэ биологийн энэ зүйлийн тухай биш юм. Энэ ухтхууны ойлголт нь маш өргөн цар хүрээтэй. Хамгийн энгийн бид эцгэд амьдрах орчны олон янз байдал, том биомын олон янз байдал ингэж ярьдаг. Тэгээ биом гэдэг нь магадгүй та нарт бол танилч юм шиг зарим хүмүүст нь сайн мэдж байгаа бох. Микробиом гэдэг одоо хүмүүсийн гидсний хүний одоо гидсэнд байдаг бас хүнтэй одоо бодис солилцоонд нь оролцож байдаг. Зарим нь тустай, зарим нь жоохон бас нэг буруу үйл ажиллагаа тарьждаг. Энэ хүний хоол босгох системийн дагуу байдаг энэ оршдог энэ жижиг бичлэг биетнүүдийг бас микробиом гэдэг нэрлэдэг. Энэ үгээр та нар сайн мэдж байгаа бох. Энэ бол тийм биом гэдэг нь бол ерөнхий агуулгын ижил боловч энэ дэлхийн бөмбөрцгийн усан мандал болон энэ газрын орон зайд байгаад тодорхой нийтлэг шинжийг агуулсан ялангуяа физик шинж. Энэ уур амьсгалыг илүү бид ярьдаг. Шинжийг агуулсан энэ том нийтлэг энэ том систем на биом гэдэг. Бид газрын биомын тухай Монгол бол мэдээж дэлхийгээс аслагдсан. Дэлхийн далаагаас аслагдсан их газрын гүнд байдаг ийм нутаг. Тэгээ бид ихлэ Монголоо мэдээд дээр нь дахиад бид нар юу гэдгийг системийн хандлага байхгүй бол ойчин цойчин нэг амтны шинжлэх ухааны юм уу эсвэл англи түгээмэл нэрийг мэдлээгээ тэр бол тэр ирж байгаа жуулчин бол энэ манай Монголыг зорж ирсэн явдал яагаад ч юм энд ирсэн бэ гэхээр бид бол тэдэнд хүс зорж ирсэн мэдлэгийг л өгсдөл гэж би ингэж боддгийн. Түүний дараа тэр одоо биом гэдгээр бид нар ярьж тэр латин англи дуудлагаар биш бид нар латин дуудлагын яг биом гэж ярьж. Түүний дараагийн систем би яг хэлээд нэрийг дурдж байгаа шүү. Бид олноо яг бид нар ярьж суусан ландшафтинг гэдэг ярьдаг. За яг герман гаралтай өгүүлж яг бид нар ихвчлэн Орос сургуулиар ч юм уу шав сургуулиар төгссөн номдор байдгаараа бид нар хэвшчихсэн байдаг. Түүний дараа экологийн систем, за товчоор экосистем. За ингээд наашаа амьдрах орчин гэдэг ингээд тийм байгуулалтын тийм орон зайн цар хүрээний хувьд ч гэсэн дотоод оролцож байгаа төлөөлөл тэр бүтцэд нь байгаа зүйлээс хамаарат ингээд цар хүрээ ингээд доошоо буураад байгаа үз. Энэ бүхэн бол бүхэлдээ бол бидний өнөөдрийн ярих чиглэл нь. За дараагийнх нь нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Дараа нь тэр биологийн олон янз байдлын нэг бүрэлдэхүүн хэсэг нь. Амьтан ургамал түрүүний хэлсэн тэр биологийн зүйлийн олон янз байдал юм байна шүү. Тэнд хэдэн зүйл байна вэ? Энэ зүйл ягаад энд байна вэ? Энд ягаад байхгүй байгаа юм бэ? Энэ гурав дахь биологийн олон янз байдлын нэг чухал нэг бүрэлдэхүүн ойлголт нь энэ том ухтхан түүний нэг ойлголт нь генетик олон янз байдал. Магадгүй та нар бодож магадгүй. Энэ генетик олон янз байдал гэдэг чинь бид ямар генетикийн судалгаа хийдэг биш дээ. Энэ генетик олон янз байдлыг мэдэх нь над нэг тийм одоо юу гэдгийг миний энэ эхэлж байгаа ажил төрөлтэй ямар уялдаатай юм бэ? Бас эргэлзэж магадгүй. Тэгэхээр би энэ бүхний татсан учир шалтгаан нь бид Монгол хаана байдгийг бид юугаараа дэлхийн бусад орон зайгаас ойр зэрэгэлдээ хөрс зэрэгэлдээ байгаа ч юм уу юугаараа ялгаатай юм юу н өвөрмөц юм. Энийг товоолохын тулд өнөөдрийн биологийн олон янз байдал хэмээх энэ сэдвийг сонгосон юм шүү. За үзье бид та бүхэн сайн мэдэх байх. Би өөрөө яг очиж үзээгүй. Хөвсгөлийн уулсын одоо хоригдл сардгийн одоо саяны уулсын салбар тэр баруун зүүн тайх хэмээн нэрлэдэг цаабуг
эрхэлдэг манай одоо Тува Урянхай хүмүүс байж байна. Тэгвэл тэр зэрлэг цаабуг тэр цаабуг гэршүүлсэн цаабуг байгаа ч гэсэн тэгвэл тэр зэрлэг цаабуг байгаа учраас тэнд байгаа хэрэг. Тэгвэл яагаад ч юм тэр хөвсгөлийн саяны улс цаабуг байгаад яагаад хинтийн улсд яагаад байхгүй байгаа юм? Яагаад Алтай улсын ойд нутгаар байхгүй байгаа юм? Яагаад хангаад байхгүй байгаа юм? Яагаад? Мэдээч хэрэг энэ л асуулт. Гэтэл бид нар энэ яагаад гэдэг асуултыг тавьдаг юм уу? Тэнд цаатангууд байдаг юм а гэдэг л одоо хүмүүсийн ярианы хэлэнд байдаг л цаатан дээр очиё. Тийшээ бид нар нэг юм бүтээгдэхүүн болгоё. Гэтэл цаатан тэр нь бол угсаатны талаас магадгүй тэр өвөрмөц угсаатны бүлэг тэр цаа эрхэлдэг хүмүүсийн тэр соёл, уламжлал, шашин, шүтлэг одоо юу гэдгийг тэр бөө мөргөл ёс заншилтай холбоотойгоор тийшээ голдуу очиж байгаа баг. Тэгвэл тэр цаабуг байгаа газар өөр хаанч байхгүй байгаагийн шалтгаан зөвхөн тэр цаабуг байгаа эдээшиж байгаа нутаг бол түүндрийн биом байгаа учраас тэнд цаабуг байгаа юм. За одоо ойлгоё. Түүндэр гэдгийг бид хайж үзье. Монгол улсын нутаг дэвсгэр за яг орог гашууны бор толгоогоос Монгол шарын даваа хүртэлгээ үзэхэд нэг 10 орчим том параллел гэж ярьдаг тийм ээ. Өргөрөг дамнан оршдог. За 41 хэд дээр байдаг хаа өмнө хойд нь 52 хэд дээр байгаа бах 10 гарч байж магадгүй. Энэ бол гайхалтай. Энэ өргөрөг дээрээс л харахад бид маш олон зүйлийг унших боломжтой байдаг. Даанч бид тоодгүй. Бид монголоо мэддэггүй. 42 дугаар өргөргөөс 44 хүртэл та төсөөлж яана уу? Тэнд юу байдаг вэ гэхэд хэлж чадахгүй. Тэгвэл умар цэрүүн бүс гэдгээ бид мэддэггүй. Би та нар хэлээгүй шүү. Түгээмэл. Тэгвэл бид биомын тухай ярихаас өөр арга байхгүй. Биомыг тодорхойлж яж гэмээр тэгвэл түүндэр та нар мэднэ Арктикийн бүст Оросын холбооны улс за хойдны Скандинавийн хэдэн орны дамнан за хойд талдаа үзэх юм бол Умард Америк одоо Аляска, Канадын хэсэг оршдог энэ уудам орон зай. Мөсөн далаатай хил залгаа орж байгаа газар шүү дээ. Тэгвэл энэ түүндэр юу гаралгаатай юм? Түүндэр сонгодог түүндэр нь бол модлог ургамал үгүй. Хаг хөвд зөнхөлсөн харьцангуй тэгш нам өндөрсний хувьд нам байрштай өндөр уул үгүй тийм л газар шүү дээ. Тэгвэл цаабуг байгаа нь Монголд байгаа нь тэгвэл уулын түүндэр нь түүнээс умар цэрүүн бүсийн түүндэр биш. Ингээд үзэхээр зэрэг хаа байсан тэр Арктикийн бүст байдаг тэр амьдрах орчин Монголд хэсгийн газар байгаа. Энэ бол түүн дэлхийн нэг хэсгийн төлөөлөл Монголын умард нутагт байж байгаа. Дээшээ газрын зурган дээр та бүхэн сайн мэднэ. Дээшээ ингээд галын дүр шиг дээшээ боссон тэр гурвалжилсан хэсэг дээр байж байдаг. Тэгвэл түүнээс нааш ямар том биом байх юм? Умард цэрүүн бүсийн ойн биом. Та нар сайн мэднэ. Улаанбаатарын одоо энэ хамгийн үргэлжилсэн хинтийн улсын. За тэгэл яг урагшаа та нар мэднэ Говьалтай улсын Говьалтай нурууны зарим газар тийм адаг цог төгөл ой байхаас биш. Монгол Алтай нурууны ч гэсэн бас хэсэг тийм адаг цог төгөл шинсэн ой байхаас биш. За яг өдөр цаадын хотон хурган орчинд гацууран ой бай. Холимог ургаж яадаг. Ингээд үсгээр зэрэг умард цэрүүн бүсийн ой бол та нар сайн мэднэ. Энэ манай Улаанбаатараас хойш татвар яг бид түгээмэл дэрнэ. Хойш нь татхад Оросын хойдлын нутг руу шахаж очдог. Тэр хүртэл тулдаг. Мөн ингээд дэлхийн бөмбөрцгөөр харах юм бол тойроод Европ тийм ээ. Ингээд оршдог. За бид нар яг нэг ингээд үзэхээр энэ бол умар цэрүүн бүсийн биом. Дэлхийд байдаг би том зүйл ярьж байгаа шүү. За тэгвэл дараагийнх нь хээр. Манай хээр маш явцуухан тагцтай. Тэгтээ манай хээр бол Евразийн хээрийн хамгийн дорн чувдраг. Та сайн мэднэ. Хангай нурууны өвөр биеэр ороогоод би хуурай хэрийн тухай ярьж байгаа. Хангай нурууны өрнөд биеэр нь хойшлоод их нурууны хотгороор увсын хотгороор цаашаагаад зурвсгаан хойшоо гараа явждаг. Цаашаагаад чуу юм ээ гэдэг ингээд явдаг тийм ээ. Бүр цааш нь та нар хөөгд үзэх юм бол за Оросын холбооны улсын Казахстантай хэлж байгаа тэр зурвсгаан газраар хойшоо яваад
гадаргын юуны Каспийн тэнгисийн тийшээ очдог. Халимгийн цаад руу тийм ээ. Тэгвэл энэ хээр бол тэгвэл Евразийн хээрийн дорн шавтар зурвасхан байдаг. Энэ том бям. Тэгвэл дэлхийд бас энэ байх ёстой. Нийтлэл юм бол та нар сайн мэднэ. Умард Америкт байж л байдаг шүү дээ. Прери. Африкт байж умард Африкт байж л байгаа шүү дээ. Савана. За яг Өмнөд Америк бол Пампос гэдэг юм уу тийм төлөөлөл. Тэгвэл энэ хаяагүй нийт гэдгийг би хэлсэн шүү. Тэгэхээр энэ бол ийм том бям, хээрийн бям. За урдталт нь мад голдуу говь гэдгээр нэрлждэг. Гэхдээ бид цөл гэдгээр нь ярих ёстой. Монголчуудын нэршил говь гэдгийн цаатал та нараас асуудаг байх хүмүүс би бас сайн мэдэхгүй юм. Жуулчтай одоо ажиллаж үзээгүй учраас. Тэгэхээр цөл тэгэхээр бид дэлхийн газар зүйдээр баримталдаг цөл гэдэг энэ нэршлиг ашиглах ёстой. Тэгвэл цөл манай энэ дунд говь чинь 45 тийм ээ. Хойтлын одоо 45 урагшаага ингээд адаас урагшаа үйлжилж байгаа шүү дээ. Цөлжүү хээр юм байгаа шүү энэ. Манайхны говь гэдэг байгаа чинь цөлжүү хээр. За би цөлөө хэлье. 3 том цөл бай тийм ээ. Монголд дэлхийн төлөөлөл Алшаан цөл, Алтай өвөр цөл. За манайх яг Алтай дамнсан гэдгээр нэрснээр нь заншицсан Трансалтай гэдгээр нэрлэдэг. Тэгэхээр зүүн гарын буюу Жунгария гэдэг цөл. 3 том цөл. Тэгвэл энэ бидний яадаг энэ дунд нь байгаа энэ уудам нутаг яах вэ? Энэ чинь транзишн шилжилтийн дэлхийн том бямуудын хоорондын эрс ингээд хоёр өнгийн давуу уулзуулж байгаа ойж байгаа юм шиг байна гэж байхгүй. Энэ тэр геологийн тэр утудаан хөгжлийн явцад бүрэлдэн бий болсон тэр уул үүсэх процесс, тэр уур амьсгал. Тэгвэл цөл хээр хоёрын дунд хоёр том бямын дунд байгаа нь бол шилжилтийн буюу манайхны ярьдаг говь гэдэг нь оршдог. За би аваад тэгвэл дэлхийд нийтлэг илэрдэг 4 том бям Монголд яг түүндрийн бам өчүүхэн хэсэгч гэсэн байдгийн байна. Тэгвэл ингээд үзэхээр зэрэг энэ умард тал бөмбөрцгийн агшаас нь жижигхэн дэлхий Монголд байна. Та нар мэднэ Европын орны ба дийлэнх жуулчдад харж байхад статистик Европ бас нэлээдэнд байсан ер нь дийлэнх нь. Тэгвэл Европт бол байхгүй шүү дээ. Цөл байхгүй, хээр байхгүй. Тэгвэл бид эндээс үзэх ёстой юм. Умар цэрэн бүсийн ой байна. Тэгвэл Монгол орны умард нутгийн ойт нутаг ойтой залгаа оршдог хээр. Тэгвэл хаяагүй байгаа шүү дээ. Хандгаа хаяагүй л байгаа шүү дээ. Буг хаяагүй байгаа. Гөрөөс байгаа, гахаа байгаа, баавга байгаа. Яг зарим газар утгачихсан хүний үйл ажиллагаанаас болоод уртгаж мөхөөдсөн болохоос биш. Бас нэг ядарах босоо бүслүүрийн чиглэлд идэрдэг бас нэгэн гайхалтай ландшафт байгаа. Landscape. Тэр өндөр уул. Энэ бол бидний Монгол улсын нутаг дэвсгэрт илэрч байгаа хамгийн гайхалтай бичрэм хідэн том ландшафт бол энэ. Тэгэхээр би өндөр уул дээр би бям яриаггүй. Өндөр уул босоо бүслүүрээр илэрдэг өндөршлийн градиентийн дагуу солигдож байдаг ийм өрмөц экологийн системүүдийн нийлмэл тогтсон учраас тэрний тухай хэвтээ орон зай дээр ярих боломж хомс байдаг. За тэгвэл бид эндээс ойлголоо. Монгол бол умар цэрэн бүсэд байгаа умар тал бөмбөрцгийн агшаас нь дэлхий юм байна гэж. Тэгэхээр бид энийг л харах хэрэгтэй. Тэгвэл бид юугаараа энийг онцлох гээд байгаа юм бэ? Бусад бид тайлбарлах хэрэгтэй юм бэ? За та нар тайлбарладаг яг олон Азийн ямар хүн яаж одгийг мэдэхгүй. Би Европоос би германчуудыг бол гадрална, судлаачтай ажиллаж байсан, Америкчуудыг бас гадрална. Тэгээд тэдний хувьд бол ялангуяа Европын ихээр бол уулахын утгийг харахад бол дуу алдж яадаг. Судлаач ч юу? Дандаа амтны судлаач. Байгаль судлаач. Тэгээд тэдний хувьд тэр өндөр гэдэг бол гайхалтай байдаг. Тэр өндөр гэдгийг бид нэр Тэнгисийн түвшнээс дээш хэдэн метр өргөгдсөн одоо ийм өндөр уул гэдгээс илүүтэйгээр тэр Төв Азийн цөл гандуу нутагт дотор оршиж байгаа тэр өндрийн босоо градиентийн өндөршлийн дагуу идэрч байгаа тэр олон экологийн систем өөрөө гайхамшиг байдаг. Энийг бид ярьдаггүй. Бид өндөр уул гэж ярьдаг. Тэгвэл бид ингээ ярихаар зэрэг энэ биом дотроо сая бид тасчлаа. Цөлийг би тусад нь авсан шүү. Цөл гайхалтай. Би тэр дараа би дараач харин тусад нь би Төв Азийн цөл гандуу нутаг гэдгийг би тусгайд нь товоолгож өгнө.
Ландшафт гэхээс энэ хүмүүс мэддэггүй юм яриад байдаг. Өөрөө сайхан томьёолчтой яг ландшафт гэж яг юу юм бэ гэхээр би энэ хэлжсэн хүн ер нь цөөхөн сонсч байсан шүү. Гэхдээ би та нарын чиглэлийн хүмүүстэй биш шүү. Төгсчихсэн одоо бас ажиллаж байгаа хүмүүсийн үгнээс их гарч л байдгийн. Ландшафтын хэв шинж тэргээд ярьдаг. Яг ингээд тодорхой зэрэг сайн мэддэггүй монголчуудын өнгөцгөн хандлага байдаг шүү дээ. Алив зүйлийг гүн гүнзгий эргэлзэж уншдаггүй. Бусдаас сонсдог. Там. Энд юу гэдэг юм бэ гэж нэгээс асуудаг. Өөрөө уншдаггүй. Өөрөө уншихгүй юм чинь тэнд яаж тис хоёр өөр хүн чинь хоёр өөр. Тэр хүн өөрийнхөө ойлгосон шанагаараа хутагчаад нөгөө хүн тэр шанагаа цоорхоо шанагаараа өгчгөр чинь цад авсан хүний аяганд юу байх юм? Тийм учраас би уншлах хэлэх гээд байгаа залуусаа. Тэгээ ландшафт гэвэл яг би энэ бол хатуу тогтоосон тодорхойлт байхгүй. Нэг төр хүлэн зөвшөөрөгдсөн түгээмэл ойлголтын хүрээнд тайлбарлах юм бол энэ нөгөө хараад юучлэхэнд хүний нүдээр ингээ харахад хараанд өртөж байгаа тэр өөрийн чинь харж байгаа гадрын хэв шинж болон физиономи гэж юу энийг бол хэлэхэд бас төвхтэй тийм ээ. Та нар бол мэдж байгаа баг. Физиономи. Я монгол нэр байхгүй. Та харахад нэг хүний нүур харсан ч гэсэн одоо байдаг шүү дээ тийм ээ. Тэр эртний одоо юу гэдгийг тэр грекийн домгийн хүмүүсийн тэр Силбер гэдэг юм уу юу гэдгийг тэр чулуун юуг харахад тэр хүмүүсийн төрх тэр сахалтай одоо нэг тийм өрмөс харагдж байдаг. Тэгвэл яг тэр л бидний хүний хувьд ярьдаг физиономи. Байгаль дээр тэгвэл өөрөө ингэж харахад нүдэнд чинь уншигдж байгаа дүрслэл. Нэг телевизэн тэгш тал нэг ухаагүй байтай ерөөсөө нэг алсын баг тэнгэр газрын савслагаас өөр юм харагддаггүй бүртийг уулын толгойч харагддаггүй газар байж байдаг. Энэ тэгвэл нэг талаас физиономи. Мөнд нааталт нэг тийм хялган найгаад үйтэн тургамал халиураад л байж байдаг. Энэ бол физиономи. Магадгүй та нарын цөл ихэд танаас одоо говь үдээр яадаг. За та нарын ярьдаг говь руу орохоор энэ тэндгүү зарим нутагт их урагшаа их гүн нэвтрэх юм бол маш тийм өтгөн сөөгтэй хайцсангүй өндөр өтгөн сөөгтэй газар руу орж ивчдэг. Нүдэнд чи юу туссан? Чөлийн нам уулс, хадад нам уулс. Магадгүй зарим газар нь нам уусаас буусан садраг, сайр. Түүний хөвөлсөн хідэн хайлаас ч юм уу. Нүдэнд чи юу туссан? Энэ физиономи байсан. Яг л чинь сөөг зөнгөрчихсэн газар гэдэг нь харсан. Тэгвэл та нар хойшоо гараад ч юм уу урагшаа богд руу гарахад ингээд харахад одоо урагшаа явах хэцүү юм да. Арай жоохон хүний суурьчгүй газар очиод ингээд харахад модлог урмал байж байгаа. Мод өөр чинь харагдаж байгаа. Энэ тэгвэл нүдэнд чинь харж байгаа дүрслэл. Тэр гадаргын бүрхвчийн тухай асуудаг ярьж байгаа гэсэн. Тэр тухайн харж байгаа гадарг чинь юугаар бүрхэгдсэн байна уу гэдгийг харж байгаа чинь физиономи. Тэгвэл ландшафт тодорхойлъё. Яг зүгээр тодорхой өөрсдийнхөө бид тусгаж буулгаж авъя. Тэгвэл ландшафт гэв. Бид даваан дээр гадна харж байгаа хүмүүс цаашаа харж байгаа нэг сайхан гол урсаад юм уу одоо нэг тийм цаатал араа модтой биндрия гэдэг сайхан модтой ардаа модтой уул хараад ямар сайхан газар вэ? Ямар сайхан нутг вэ гэдэг. Энэ чинь ландшафт. Нүдэнд чинь тэр хотхор гүдгэр тэр өргөцсөн өндөр уусанд очих юм бол дээшээ малгай унахаар оройг нь харахад тийм уустай газар байдаг. Айлын тооноор мал нь харагдаж байдаг тийм газар байдаг. Игц өндөр. Энэ чинь тэгвэл уулын ландшафт. Ойтой газар очсон бол ойн ландшафт. Хээрт очсон бол тэр үйтэн тэд очсон бол хээрийн ландшафт. Магадгүй тэр цөлд очсон бол та нар сөөгт газрыг харна. Сөөгт ландшафт. Тэгэхээр бид нар цаалтаа энийг бас ялгаж хэлдэггүй юм шиг байна. Надад санагддаг юм. Би аял жуулчдын тухай яриаггүй шүү. Манай нийтлэг хүмүүсийн түгээмэл ингээ хард ярилцж байхад ч юм уу хүмүүсийг сонсож байхад. Тэгвэл эндээс би юу хэлэх гээд байна вэ? Ландшафтыг та нар хүний бий болгосон байгалийн өөрчлөлт бий болгосон ландшафтыг бити хойлоорой. Та нар мэдж байгаа. Бидний Улаанбаатар алтан твшийн хөндөө чинь бас ландшафт. Тамил модтой цэцэрлэжүүлэлт яг өөрийнхөө хэмжээнд. Тэгвэл газар тариалан сүүлийн үед хамгийн түгээмэл илэрдэг болсон хөдөө орон нутгаар явж байхад ялангуяа орхон сэлэнгийн сав Арабс гэдэг тос агуулдаг урмалыг ихээр тариалдаг болсон. Урд өмнө нүдэнд өртөж байгаагүй тэр зарвасч байдлаар ч юм уу үргэлжилсэн тийм талбай байдлаар уудам орон зайд тэр шар цэцэг орж ирсэн.
Би бол тэнд баяждаггүй. Харьцуул. Гэтэл энэ хүмүүсийн дээр би явгүй яриг мэдэхгүй судлаагүй байж манайхан чинь бүх юм мэддэг болчдөг улсууд шүү дээ. Энэ чинь өстой хөрсний хамаг шимийн сороод өстой юу гэнэ байхгүй болгоод хайдгийн гинлээ өөрснөө оруулж ирчээд эн чинь хятадын бодлого дандаа бүхний бус руу чигдэг. Уншаагүй байж мэдэмхийрдэг. Гэтэл тэр өнгө шар тод өнгөтэй та нар харсан бол бууж байгаа сэтгэл өөр болчдөг. Миний л хувьд. Нэг л тийм хачин гаж. Тэгвэл тэр шар орон зайшин тэгвэл хүний бүтээсэн ландшафт. Магадгүй цааталт бид нар үзэх юм бол тавилсан бэлчээр бас газар ашиглалтын хэлбэр бэлчээр. Тэгвэл тэр чинь ландшафт. Энэ дээр би цааталт ягаад ингэ дахин энийг яриад байгаа вэ гэдгийг та нар бас ойлгоорой бити залхаарай. За экологийн системийн тухай ярив. Экологийн систем чинь тэр олон ландшафт дотор чинь багтдаг. Ойн ландшафт. Умар цэрэн бүсийн ойн ландшафтад үзэхэд тэрэн дотор чинь бүрдүүлж байгаа модлог ургамлын оролцоо бүлгэмдлээс хамаарат өөрөөр болчихдог. Та нар мэднэ. Мөнх ногоон ой. Умар цэрэн бүсийн мөнх ногоон ой. Навчаа гөвдөг ой. Холимог ой гэж ярьдаг. Тэр бүр чинь өөр. Энэ цааталтаа маш чухал юм. Та нар мэднэ. Ханган улс их өндөр өргөдсөн. Их хүйтэн сэрүүн ахархан зунтай. Ханган нуруунд та нар очисон бол ханган улсаа бид нар мэддэггүй шүү. Ядаж нэг Монгол орны физик газар зүгээ гадралтсан байвал сайхан санагдав. Ирж байгаа хүмүүс физик газар зүг судалсан ирдгийн шүү гэдгийг би дахин хэлье. Бид нөгөө үйлчилж байж үйлчлэгчээсээ дор байх юм бол энэ шиг шившиг байхгүй. Би бол тэгж бод. Хаан ч гэсэн. Тэгвэл тэр ханган өндөр улсын ландшафт баг ганцхан зүйл зөнгөлдөг. Шинэс. Бид хар модож яа сурсан. Шинэс. Ларак Сибирик. Шинэ ухааны нэр. Түр шинсэн яг уулын өндөр царманд царам гэдгийг бид нар мэдэхгүй. Би асуух юм бол энэ дотор хавьд цөөхөн гарах байх. Энэ чинь бас шившиг. Бид царамга Монгол маш олон юунд өндөр уулын царамд гэж ярьдаг. Бид нар мэддэггүй. Мэдхийг хүсдэггүй. Уншдаггүй. Хүний аман яриагаар ярьдаг. Цамыг мэдэх хүн ер нь зөөнд гарах байх. Тэгвэл тэр царамд хідэн хуш байдаг. Энд тэнд алаг цог. Нэлинхээ тарахгүй. Хос та нар яг ханаас дорн ханган улсаар хардаг. Төв ханган улсад том бидний мэддэг том хос байдгүй. Харин явган хос олон бий. Хүүцэг явган хос олон бий. Явган гэдэг нь намхан гэдгээр хэлж. Тэгвэл бид нар ягаад тэнд баавгаа ягаад хандгаа байхгүй байгаа юм бэ? Ойлгомжтой. Ягаад тэл асуултыг би хэлээд байгаа шүү. Ягаад хинтэд байгаа юм? Бас нэг ойлгомжтой. Тэгвэл бид хинтийн улсад хинтийн ойт нутгийн ландшафтыг гэж үзэх юм бол тэнд маш олон экологийн систем илэрдэг. Холимог ойнч байна. Тэр мөнх ногоон ойнч байна. Дан навчаа гөвдөг ойнч байна. Мөн олон сөг тургамал оршдог. Олон жимстэй. Хуш хамгийн өргөн тархсан ийм бүс нутаг. Тэгвэл энд хамгийн олон туруутан хамгийн олон ангууч амьтад бид нар магчин гэдгээр сурцсан да тийм ээ. Ангууч амьтад. Тэр шувуудын олон янз байдал яг хэдийгээр өндгөлн цусаад явдаг ч гэсэн. Тэгээд ингээ үзэхээр зэрэг хинтийн тэр ойд улсын ландшафтыг бид Монгол алтай өндөр уулын сэрэг ойтой харьцуулах боломж байхгүй. Тэр чинь уулын ар хажуугын давчуухан орон зайд хит их тийм ихц хажууд уулын ар хажууд ургасан зурвасхан тийм цагдуул юу маягийн төгөл маягийн дой байдаг шүү дээ. Хөвшлийн уус өөр шүү. Хүйтэн манай ихэнх ургамч умар цэрэн бүс гэдгийг би онцлсон. За умар цэрэн бүс та бүхэн мэдж байгаа 40-оос 60 дугаар өргөргийг параллелийг голдуу хэлээд байдаг тийм ээ. Яг зарим англи бол янз бүр маш олон янз. Энийг тодорхойг барихгүй бол хүн бүр судлаач бүхэн өөрийн англилыг гаргачихсан байдаг. Саяын миний хэлсэн дээр параллел өргөргийн дагуу. Тэгээ эндээс юу унших гээд байна вэ? Утрагийн дагуу бол ойд нутгийн тухайд бол ялгаа илэрдэг юм байна. Өргөрг хамгийн чухал нь байгаа.
хөвсгөлийн улс. Тэнд за баг энэ умар цэрэн бүсийн ялангуяа энэ Сибирийн дийлэнх зүйл өөр хоорондоо сүлжиж байдаг. Ерөөсөө энэ амьтны хувьд улс төрийн хэл хамаахгүй шүү дээ. Засаг захааны хэл хамаахгүй. Монголчуудын нийтлэг алдаа буруу ярьдаг хөвшсөн зүйл нь дандаа засаг захааны нэрээр хувийн хоорондоо харилцдаг, ярьдаг. Амьтны тагс ярихаараа аль сумын нутгийн, аль багийн уучлаарай. Амьтанд падлич байхгүй тэр улс төрийн хэл, тэр засаг захааны хэл. Харин хятадус хаадсан хэдийн өндөр хашаатай. Тэгэхээр би цаана юу хэлэх гэж байна вэ гэхээр алив зүйлийг ярихдаа битгий тэр засаг цагаагаар яг онцлж хэлэх шаардлагатай ярина биз. Шууд юун түрүүнд ярихдаа дандаа сумын нутгийг, сумын нутгаар сумын нэр ярина. Арангаа аймаг. Уусаар Арангаа аймаг чинь уудам орон зай. Хэдийгээр дийлэх нутаг нь ойд нутаг хамардаг боловч Баян хонгор аймагт би харсан юмаа гэдэг. Баян хонгорын чинь өмнөд этгээд цөл, Төв Азийн цөл. Хэд хан дуу цөл. Умар нутгийн та нар мэднэ. Өмнөд хангаан улс. Тэгээ бид зүв. Би Баян хонгорт харсан шүү дээ, Баавган харсан шүү дээ, Мазаалаа харсан. Уучлаар тэгээ Баян хонгорч аймаг чинь ойд нь харсан хэрэггүй. Энэ бидний гаргадаг хамгийн түгээмэл сул тал гэдэг юм уу да. Буруу юм. Тэг газар зүйн нэршил, эсвэл экологийн экосистемийн нэршил, эсвэл ландшафтын эсвэл биомын нэрийг хэлэх нь илүү өөрийн чинь бусдын өмнө шивштэй хардуулахгүй шүү. Гадны хүмүүс чинь маш сайн мэдсэн хүмүүс хэлдэг шүү. Энийг л би хэлэх гээд байгаа юм. За тэгвэл экологийн системийн хувьд умар цэрэн бүсийн ойд гэхэд хичнээн олон экологийн систем ялгаж байна уу? Уулын арын, царам тэгээ доошоо тэр юу гэж ярьдаг шүү дээ. Асаг нураг. За айгүй бол одоо манайхан яг зарим ч гадарлах аюул юу вэ чи асах нураг гэж юу яриад байгаа юм бэ гэж. Энэ өөрөө гайхалтай амьдрах орчин. Умар цэрэн бүсийн энэ өндөр уулсын умар цэрэн бүсийн ойд нутагт бол асах нураг бол гайхалтай амьдрах орчин. Энэ хинч тоохгүй. Өөр чулуутай газар уу гэж ярих байх. Тэр бол гайхалтай амьдрах орчин. Тэрийг би тоодгүй. Тэнд чинь хамгийн чухлууд нь тэнд байж идэг. Европынхны хараагүй хамгийн гайхалтай тэр амьтад тэнд байж идэг. Хамгийн энгийн нүдэн дөртг нь огдой. Үхэр огдой гэж манайхан яриад байдаг. Огдой. Энэ бол за та нарын ярьдаг нь пайка гэдэг нь ярих байх. Энэ туулаа хэлбэртэн, мэрэгч биш, туулаа хэлбэртэн. Энийг харахад та нар юу хэлэх юм? Бас өөр амьдрах орчинд байдаг. Задгай газар байдаг бидний энэ Улаанбаатар орчин та нар харсан байж магадгүй хойдгийн хинтийн салбар улсаар тэр нь дагуурын огдой. Харьцангуй намдур байдаг. Дорнод Монголын хээрч байж л байдаг. Тэгвэл умар цэрэн бүсийн огдой нэг өөр. Алтай уус, хангаан уусын асах нурганы огдой нэг өөр. Тэр бол тэнгэрийн дээр байдаг. Ийм зүйл. Тэр огдойг хинч хараагүй байдаг. Тэгвэл тэр огдойг хараад юу хэлэх юм бэ гэхэд бид нар бол энэ пайка гэж хайчсан та. Би бол тэгж бодож байна. Энэ тийм биш. Инхээр давсгүй хоол. Амтлагчгүй хоол. Цаад өндөгч та нар өөрсдөө. Бид өөрсдөө хүмүүсийг наариш гэж дуудчихад өгч байгаа нь ерөөсөө энэ болохгүй. Тэгвэл тэр огтой бол өөрөө халуун дулаанд маш хурдан стресст ордог. Хүйтсэг амтан. Тэгвэл тэдэнд цэвдэх төрс тэр хүйтэн нутаг хэрэгтэй. Мэнд үлдэхийн тулд. Тэгвэл тэр өндөр уулын бэлэгдэл байна. Тэгвэл энэ огдой яг Америкт манайд хийгээгүй. Америкт хийсэн судалгааны ажлаар дурдах жишээлж байгаа шүү. Тэр асхны огдойг ярихад та нар хангай болон Алтай улсад илэрч байгаа асхны огдойтой газар очлоо гэж ярихад төвчүүлж ярих юм бол энэ агаарын температур сүүлийн үед их нэмэгдэж байгаа дулаарч байгаа. Ялангуяа өндөр уус маш их энд мэдрэг өөрчлөгдөж байна. Өндөр уулын экологийн систем. Тэгвэл огтой харсан бол та нар энэ өндөр уул гэдгийг илэрхийлж байгаа шүү. Энэ мөнх цасны хормой руу шахаж байрладаг. Их хүйтэн тэр өндөр уулын тагийн нуг та нар мэдэн дээ. Одоо Alpine Meadow гэдэг юм Alpine гэдэг. Тэр таг тэр орчинд л байна. Тэр нурганд байна. Тэр өндөрт л байна. Тэр хуураш хөлөвч явах юм бол тэр дээшээ улмал өксөөл байна. Хүйтний хүйтсэг учраас.
сэрүүн газараа бараад. Тэгвэл бид юу ярих огтой ярихад энийг л ярих хэрэгтэй. Харин хангаан улс, Дорнод Монгол, дунд талхын хэр одоо бид дунд талхын гэж яддаг энэ ямар нэгэн тийм угсаатнаар ядгсан нэр биш шүү. Уучлаарай. Энэ бол Уран газар зүйн нэлээд эрт өгсөн ийм Оросууд ялангуяа өгсөн нэр байдгийн. Дунд талхын нэр ядгсан биш. За ингээд асуулт гарч байгаа бацаахан багш. За. Дарш отхоо гэдэг гараа өргөсөн харагдаж байна. Микрофоноо нэгээд асуултаа тавиарай. За. За зогсчлаа. За уучлаарай. За одоо хээрийн бүсгээд явчихсан тий. Саяын асуудал тусалсан гэж ойлгох уу? Тийм бол тээ. За. Одоо харагдахгүй тий. За тэгвэл саяын энэ нэгэнт яг онгодоо ярьснаа дуусгачих. Онгодоо Монгол 5 зүйл бий. Саяхан би өндөр уулахын ярьчлаа. Асганы онгодоо гэж маш өндөрт байдаг. Час гэсэн юм дуутай энэ өөр хоорондоо дамжуулж байгаа төгшүүрийн дохо харилцаа. Хүүшээ цаанаас чинь гисэнд өгшөөдөө бие биендээ. Мөн бас ээлдэх харилцааны. Тэгвэл тэдний хувьд нэг хамгийн чухал онцлог нь онгодооны хувьд жилийн турш идэвхтэй байдаг учраас өвөлдөн идэх хоолой нөөцлөдөг. Асганы онгодоо хадны өөрөө тийм асар нуртай газар амьдардаг. Хад чулууны том хад чулууны завсраар хоолоо зөөж нөөцөж тэндээ хадгалдаг. Өвлийн туршид. Харин та нар хөвсгөлийн уусаар явбал хөвсгөлийн хөвөөгөр одоо алаг царын гол энэ төр хөвсгөлийн зүүн би тэр очинд левжсэн болохоор би баруун талаар нь бол их цавчин учраас би тэрөө очиж үзээгүй. Өвөл дамжин өнгөрч байсан. Тэр очинд дэлэрдэг юм. Ой дотор байгаа нэг тийм та нар одоо асах гэхээр одоо мэдхүү юм. Скрий гэж яддаг да. Тий, нуран жижиг сараад. Талус гэдэг шүү дээ. Талус гэдэг Американуудаа скрий тэр юм л да. Ой дотор байгаа тийм газарт бол босны улаан орн хөрвэй. Тэр бол юу гэдэг нь. Би холцсон байж асганы оогдод нь тэр нь шүү. Тэг өндөр уулын тагийн оогдод юм байгаа шүү. Би сая дотроо бодсон чинь холсон байна уучлаарай. Тагийн оогдод. Харин тэр нам байгаа. Манай энэ богд уулан ч гэсэн байдгийг одоо хүн амьтанд тэргээр нь хяваад дайжуулж чагвал бол мөн гориг тэрэлжийн уусаар байдгийн тэр өндөрт. Энэ бол асганы оогдоо. Өндөр уулын бас асгатай тийм газар амьдардаг нь тагийн оогдоо юм байгаа шүү. Охотоно альпина гэдэг нь тэр тагийн оогдоо. Охотоно Hyperborea гэдэг нь Northern Pike гэдэг нь сая хэлсэн асганы оогдоо. Тэгвэл энэ бас умар цэрүүн бүсийн ойд байдаг. Өөр хатар байхгүй. Ой дагж ой түүн дотор байгаад асар нургыг дагаа. Бидний хамгийн сайн мэддэг эсгэрдэг тэр задгай газар. Дорнод Монголын хэр хангаан улсаар ч гэсэн тохиолдолд нь хинтийн улсаар энэ задгай газар ойгүй газар гэсэн шүү дээ. Байдаг нь тэр дагуурын оогдоо. Энэ дагуурын оогдоо нэг төрлөө шин задгай газар нүхэн доргондог юм шүү. Нүхэн доргондог. Харин тэгвэл тэргээр юу хийж болох вэ? Тэр байхгүй байгаа бол тэр орчим мал татилжээ. Тэр өндөр ургамалтай газар шүтж амьдардаг. Бухлаан хийдэг. Тэр бухал хөөөн дотор нь мал иддэггүй хорт одоо юу гэдгийг биологийн техникийг дагуулдаг гайхалтай тэр та нарын одоо мэдэх бах таргун шээ гэдэг ургамал байж байна. Эсвэл далан төрүү гэдэг ч юм уу. Мал иддэггүй ургамалыг нөлцсөн байдаг. Тэр ургамалууд нь гайхалтай антиоксидант одоо юу гэдгийг тэр янз бүрийн бактерийн эсрэг үйлчлэлтэй антиоксидант гэдэг та нар бол бүгд одоо сайн мэддэг болсон. Одоо С витаминаар дамжуулаад энэ ковид ч бас нэлээ хүмүүст бас мэддэг түгээсэн байх. Тэгвэл тэд хатаагаад нөхрөгөө булдаг. Нөхрөгөө доош нь хийдэг. Тэг мал идчихнэ. Тэгвэл тэр очинд овдоо байхгүй байгаа бол тэр дөрөдчихжээ. Чиглэг нуттай газар голдуу байдаг. Эсгэрдэг. Ялангуяа үүр шөн орой бүрэнхэд эсрэх нь түгээмэл. Харин тэр огдоо мал талхилсан бичээрээс дайжнаа гэдгийг л. Тэгэхээр та нар бас энийг бас цаад тухайн зүйл амьтнаар дамжуулж тухайн системийн төлөв байдлыг уншиж яг уу та бүгд нь уншихгүй ч гэсэн нэг өөрийн үйлчлүүлэгчтэй тайлбарлаж энэний хооронд ийм хамаарал байдаг юм шүү
гэдгийг хэлж хэрэгтэй. Дараагийн огтон та нар энэ цөлжүүхээр одоо юу гэдгийг уршаага их газрын чулуу, баг газрын чулуу та нар явдаг байлгүй. Бас гой гурван сайхан та нарын очдог хамгийн түгээмд очдог газар. Тэр орчин чинь зарим жил зөөрөөс буталчихсан олон өхөр огдоо байж байгаа. Тэр нь Монгол огдоо гэдэг юм. Тэр чулуу асхан дотор биш, харин хад чулуу дагсан нүхэнд амьдардаг. Хажуугаар орчин тэр нүхтэй хосломол гэдэг юм уу та. Ингүү тэгвэл тэр ингээ очход би энд хэлэхэд энэ огдооны олон юмс байгаа. Яг дараагийн огдооны зөвхөн хинтийн улсад байдаг тийм огдоо. Энэ барагтай хүн харж үзээгүй дээ. Энэ цөөн хүн харсан, судлаач харсан тийм газар байгаа. Тэгээ ингээ үсгэдэг энэ бас өндөрлөг юм а гэдгийг илэрхийлж байгаа шүү. Огдоо болвол өндөрлөг газар сэрүүн. Эндээс юу хэлэх вэ гэхээр та нар огдоод харсан бол бид нар намдар газар биш байгаа юм байна шүү. Бид нар өндөрлөг газар байна гэдгийг хэлэх хэрэгтэй. Тэгвэл энэ тэнгисийн түвшнээс дээш өндөршил энэ өөрөө хаанч байхгүй шүү. Юу тийм намдар газар хаанч байхгүй шүү. Европ байхгүй. Харин Европ юу Америк ч ганцхан зүйл юм байгаа тийм ээ. Тэгээ Хималая энэ Алтай улс, манай энэ Хангайн улс, за энэ хойдлын Саяны улс, за Кавказ улс юу Памирын улс, Тяньшан. Тэгээ болоо. Энэ тэгэхээр тэр энэ огтоогоор хэд бид юу хэлж болж гинүү? Энэ тийм хайргүй байдаг өндөр улсын дамтан гэдгийг хэлэх нь энэ идэж чухал. Нөгөө талаас жуулчд магадгүй манайхан ч бас үнд авалгаар би явж явах таарч лээдгийн. Би шууны үүрийг одоо хүмүүс ингэж яг нялх ангахаа байхад нь очиж ингэ түвээхээс их сэргийлдэг юм л да. Гэтэл надад хэд хэдэн удаа таарсан. Арчаа байхгүй монголчууд дандаа тултал нь очиж гадны хүн уулын бэлд орхиход одоо алахгүй бол шууд дагаад яв. Тийм үү гэж яв. Манайхан тэгдэггүй. Тултал машина орилуулад шууныхаа үрэнд уулын тэнд очдог. Олон удаа харсан. Би машин шууны юу мониторинг хийж явхад. Тэгээд нөгөө үүсэлж үзүүлэх гээд байгаа. Нөгөө хүн тэр шуугч нь хөрхийн өндөг нь нялх ангахаа нялх эмзэг үе. Энийг л сайн бодорой гэж бас зүгээр яг энэ дашрамт хэлчихье. Тэгэхээр бид ингээд алив зүйлийг ер нь тайлбарлахдаа бити их бариулж үзээрэй. Тэр огдоо өгцөн байдаг шүү. Эндээс би сайн мэдэхгүй байна. Та бүхэн одоо ямар хуу юм юу хийдэг юм бол ер нь манайхан явахдаа маш болгоомжтой хандахгүй бол гой гурван сайханд байгаа тэр огдоо үе оширдог. Тэрнээс нь тахлын өсгөр илэрсэн шүү. Орцууд ч гэсэн битсэн байгаа. Тахлын өсгөр. Энд тэнд өгцөн огдоо салхин дагуур нь гарч болохгүй шүү. Манайхан яг барьж байгаад ингээд чимгч байгаад нэг бол ингээд 6 ахуулах энэ тэр тийм сонирхолтой шүү дээ манайхан. Айгууд нөгөө хүндээ хавлаа энийг хардаа ши ингээд нөгөө тныг барьж бидэн. Энэ эрсдэл шүү. Тахал бол аюултай. Манай монголчууд энэ бүхэл бүтэн байгууллага дандаа худлаа нэр өгдөг. Таргун тахал гэж нэрлэдэг. Та нар мэднэ. Таргун энэ чинь таргунд байдаг юм биш. Мэрчэнд туулаа хэлбэртэнд бүтэнд нь байдаг. Европын хар тахал харханаас үүдэлтэй. Тэгэхээр бид алив бүхнийдэндээ та нар уншиж ер нь эрслээс зайлсхийж үхсэн амтан байх юм бол амьсгалын замаар халдварладаг тэр Yersinia pseudotuberculosis гэх бактери байдаг. Үхсэн огдоо байх юм бол салхин дагуур гарахад дуусаа. Салхиа дамжин агаар туслын замаар халдварлана. Юу нэгөө сайхан аялж уулзал. Хүний амнаас энэ эрсэл шүү. Тэгэхээр бас та нар юу хэлж яах вэ гэхээр явж байгаа газрын тухай тэр орчимд маш сайн мэдээлэл авчих хэрэгтэй. Магадгүй тусгай юуны газруудаас та нар авах хэрэгтэй. Ямар амьтад ер нь гол төлөв юм паразит бишээ юу тийм тахлын яг агуулдаг юм бэ? Таргун тахал ихгүй таадварч айгуул бол юу тахал вэ гэдэг магадгүй шүү. Манайхан буруу нэг гэх юм уу? Хархан тахал, огдойн тахал, чичүүлэн тахал гэж нэрлэдэг юм уу? Үлийн цагаан огтон, морин чичүүл, монгол чичүүл, зурм бүгдэнд нь илэрсэн өсгөр. Тэгэхээр та нар бодож магадгүй. Би ямар таргууны юм хэдээгүй тарвтай юу хавьтал болно гэж ярьдаг бол. Хавьт болоогүй юм чинь надад тахал хамаагүй гэж. Уушлаарай. Хамгийн аюултай бүргэгч зөөвөрлөгч зүйл аюултай байдаг. Бүрг. Манайхын нохоо бөөс гэдэг нь яриад санаад байна. Бүрг шүү. Бөөс биш шүү. Их хол өсөрдөг.
эзэн амьтных нь биеийн температур унахад л тэр өөрөө дэрэгдэн очсон бол өөрөө чинь шууд очиод өөрөө чинь хаазна. Бүрэг бол тахал дамжуулагч вектор гэж нэрлэдэг. Vector species. Vector дамжуулагч. Дулаан мэдрэн өөрөө ойртсон бол очиод өөрөө чинь хадсан цус сорон дэр чинь цус сорогч юм чинь. Тэгвэл тариуртай байна гэсэн тахлын тариур өөрөө чинь орлоо гэсэнтэй адилхан шүү. Тахалтай байсан тэр амьтнаас сорсон цустай тэр бүрэг өөрөө чинь хадсах юм бол тахалтай амьтанд ашигласан тариурыг өөрөө чинь шахсантай адилхан шүү. Энийг л маш сайн бодох ёстой юм. Мөн дээр нь цус сорогчийн хувьд хамгийн бас та нар алтай өвөр цөлөөр энэ өмнөд цөлөөр явах баян бүрдтэй газраар явж исэн эсвэл ядангуяа дорнод говь, галбын говь, борцонгийн говьор илэрдэг тохиолддог хайлаастай сайр байдаг. Тэр газар орчинд буудлахад хамгийн аюултай нь хачиг гэж юм бий. Тэр хачиг бас аюултай. Гайхалтай үнэр мэднэ. Тэгэхээр хачинд тийм газар явж байгаа бол майхнаа ойрхон барих хэрэггүй. Холхон бариад манайхан дуртай шүү дээ. Модон дор майхан бариад өглөө нарнаар энэ сайхан бос сунаагаад модон дор бууцсан сайхан байна уу 6 аваад селфи хийгээл өөртөө цаан чинь аимшигтай юм санаж хүлээж байгаа шүү дээ. Бараангийн хувцастай. Тэгээ энд юу хэлэх гээд байна вэ гэхээр явж байгаа тухайн зорж очих байгаа нутгийнхаа эрсдлийг дандаа өөрчлөлөө судалж хэлж байгаа шүү. Тэнд ямар эрсдэлтэй саяхан хэлсэн тэр цус цорогч шавж хажиг нь бол Аз хэлбэртэн хамаардаг шүү. 4 хос 8 хөлтэй Аз хэлбэртэн. Түрүүний хэлсэн бүрэг бол 3 хос 6 хөлтэй шавж шүү. Шавж бол 6 хөлтэй Аз бол 8 хөлтэй. За тэгвэл тэр энэ эрсдлэлтэндээ бодож байгаарай. Тэр тахал дэгддэг тахлын өсвөр хэлсэн газрын ямар амтан байдггүй тэр сайн бас бодоорой. Магадгүй хүмүүс ингэж бодно. Чогчгоны зураг, чогчг бол өндөр уул их. Ялангуяа адуу чогчг бол маш өндөрт ирж үүрэлдэг, өндөрлөг газар. Тэгвэл чогчг дандаа зурмны та нар одоо харсан бол зурм хөөгөө явж байгаа нь тэр байж л байдаг. Чогчгоны нүхэнд очиж зураг авч байгаа хэрвээ магадгүй тэр хүн байгаа бол хитрхи ойр очиж эсвэл тэр одоо дэгдэхийг нь ангаахыг нь үзэх гэж юм уу төнөх юм бол аюултай шүү. Чогчг саяхан хэлсэн тахал агуулагч жижиг өгтөн амьтны нүхэнд нүүрлдэг. Нүхэнд нүүрж байгаа нь тэр бүрэг нь байгаа. Энийг сайн бодоорой. Яг эрсдэл талаас нь хэлж байгаа шүү. За ингээд саяхан эрсдэл ярих юм бол өснөө олон болно. Одоо могой ч юм уу тэр говийн шар аалз гэдэг хүмүүс айдаг боловч айгаад их юм байдаг юм даа уул нь бол. Хүн зөөрөө тэр амьтанд руу хувийнх нь орон зариу хүн халдж ээж л өөрөө хазуулчаад тэрийг сүлд нь гонгондог болохоос биш. Заглаад багт нь хүн өөрөө тоохгүй очиж бамбай хоншорт могой руу халдчаад орон зайг нь халдж хазуулчаад яриад байдаг болохоос могой хүний хөөж хацдаггүй юм. За Бацаахан багшаа манай дээр нэг асуулт ирсэн байна. Хулан бүхэн гэх мэт цөлжүү хэрэг амтын талаар ярьж өгөөч гэсэн байна. Бас таарлтдаг зундаа явж байхдаа таардаг амтынхаа талаар сонсох их сонирхолтой ах шиг байна. Илбэг таардаг амттай нь. Тэгэхээр би ингэж ойсон цочин уустараа за би хариулъя гэхдээ ойсон цочин биш. Миний ярьсан агуулгыг системчлэхэд байгаа юм шүү. Тэгэхээр би цөлийн тэгвэл тэр цөл гэдэгт би одоо юу илүү үзэх боломжтой вэ? Юугаараа тэр давуу талтай, юугаараа онцлог юм бэ? Хизээ очиход илүү оновчтой вэ гэдэг ч юм уу. Яг тийм сая миний хэлсэнтэй ландшафтын эсвэл экологийн системээр нь асуувал илүү дөхөнтэй ойчин цойчин байснаас системтэйгээр та надаас тайлбар хийгээд та нар ч гэсэн ойлгох бас тустай болов гэж. За бүхэн нэг нь хулан. За Монгол бүхэн гэж хэлье. Монгол бүхэн зөвхөн ихнэрүүдийн хотгор шагны хотгор тийм биз? Хэрэгс нурын хөндөгөөс за махны жижигхэн махны гэж ярьдаг махны популяц хэд жижигхэн сөрөг бий цөөн хэдэн бодголтой. Тэр хотгорын энэ түүхэн өөрөө энэ яг Монгол бүхэн гэж татар бүхэнгээс ялгаад байгаа юм бэ гэж. Монгол бүхэн Плейстоцены үе. За энийг би хугацаагаар нь хэлье. За энэ мэдээж хэрэг хожуу тогтоосноор
хамгийн сүүлчийн мөслөгийн үе шүү дээ. Плетер цэн гэдэг чинь. Тэгээ плетер цэний хамгийн хожуу плетер цэний төгсгөлийг нь сүүл болсон мөслөгийг нь за 11900 гэдэг энийг изотопын доктортой изотопоор судалсан байдаг. Тогтооцсон байдаг. Цаашаагаа ингээд энэ чинь утгуулж. Тэгвэл цаа буухтай хамт байж байгаад Монгол руу дулаарах үйл явцын улмаас орж ирсэн ийм зүйл Монгол бүхэн. Тэгэхээр бид Эхнэрүүдийн хотод бүхэн харсан болов та плетер цэний төлөөлөгч харж яан шүү гэж хэлэхэд бол гайхалтай. Бас тахи байна. Энийг бас хэд дурдах нь өөрөө их өрмөс чухал болчихдог. Мөн та нар биологийн зургийг анзаарах юм бол тэнд үлэн том ганцхан трем гэж ярьдаг. Тэрэн дотор гардаггүй юм. Тэгвэл энэ бүхэн эртний үүсэлтийн нуурын элэгдлийн тэгш бэл дагаж амьдардаг. Өндөр уулархаг хажлуудаа бартаа сад руу ордоггүй. Тэд хажирдаг. Тэд цагирч давхидгүй. Анзаарсан бол та нар толгойн гудаагаад хачирчээдэг. Бүхэн. Тэгвэл тэдний хувьд чулуу ихтэй тийм өтгөн өндөр ургам цөөхтэй газар байх юм бол хажирдаг юм тий яах вэ? Цагаан зэр, хар сүр зэр харьяагаад гараа юм. Донд нь бол бүхэн дэж чадахгүй. Тэгвэл бүхэн тэгвэл тийм л чачирхан ургамалтай цөлжүү хэрд байдаг. Яагаад цөлжүү хэр гэдгийг нь хэлэх гэдэг нь үгүй. Иддэг, сорчилж иддэг цөөн хідэн зүйл ургамал бий. Тэр нь ихвчлэн татар бүхэн гэж ярьдаг. Одоо Казахстан халимгт байгаа. Тэр бүхэнгөөс маш цөөн ургамал иддэг. Тэрийн хамгийн сайн одоо үгдгийн манайхан судалгааг боломж олгоогүй л дээ бүгдийг булчихсан сая 17 онд их олон бүхэн өгсөн дээ. Өвчин гараад. Хэрэг тэр цогцолсон байх их олон зүйлийг хэлэх байсан. За тэгвэл Байнакогийн судлаач орсон 8 бүхэн буудсан байдаг хаа. Тэр гүзэнээс нь цуглуулсан ургамлын үлдэгдэл дээжээр нь цуглуулсан. За нэг 5-6хан зүйл. Яг цөөн олон тохиолдсон шүү. Цөөн тохиолдсон яг нийлээд 10 гаруйхан зүйл ургамал идсэн байдаг. Дийлэнх нь чөлжүү хэрт байдаг. Өдлөх хэлгэн гэдэг намхан хэлгэн байдаг. Тэр сонгон таан хүмүүл гэсэн хоёр сонгон түгээмэл. За тэгээд нуурын хөвөөд давсцаг ургамал байдаг. Улаан бударгана гэдэг бэлээр нургадаг. Давсцаг мөн цэдэр гэдгийг за тэр та нар бол ойлгоход маш төвөгтэй. Тийм хуурай дулаан газар уудаг ургамлуудыг сорчилж иддэг. За 10 хэдхэн зүйл ургамал. Хожуу хөөс нь судалгаач гэсэн бид нар хорголонд надад хэлсэн. Өнгөрсөн 2000 оны 19-20 оны давсан үед ингээ үзэхээр тэр бол эртний нуурын хөвөөгөр тэр бэл бол нэг эсвэрлэх гараас гэж ярьдаг тийм ээ. Грацийн налуутай тийм тэгш газар шүү дээ. Тийм газар л амьдардаг. Гол хоолн тэндээсээ иддэг. Тэг бүхэн бид өөр газар хайгаад тэрэг байхгүй. Тэгвэл эртний тэр платоцены үеэс хошууч орж ирсэн тэр хойноос орж ирсэн л ийм л үлдмэл зүйл. Тэг бүхэнгийн хувьд хамгийн сонирхолтой үе гэж хүмүүс асуух байх л да. Яг хөөрхий төлөх үе нэрхэн ер нь нэг одоо энэ 190 зуршлаг сайхан байх юм бол эх одоо жил нь төл илүү авдаг. Эхэрлэн маш хурдан популяцийн тоотгоо нөхдөг, эхэлдэг учраас. Тэр ер нь 6 сарын 10 хэдэнгээд ер нь төллөөд янзган төллөөд дуусна. Чөөн хоног тэрийг нуун мэдээж хэрэг задгай халцгай газарч нь бас хэцүү нэг жоохон сөв зарим газараа бүр ингээд бүр тэгшин газар төлцсөн байх нь бий. Тэгэхээр энэ тийш 7 сарын үед л ер нь бүхэн харуул ер нь янзгын ч юм уу харуул ер нь төхөнтэй тэгэхээр нуур хөвөөлсөн тэгш талах газараараа илүү байршимтгай байх нэ л гэж. Өндөр уулынхаа тэр хормой руу шахах юм бол тийшээ бол олдох боломжгүй гэсэн харах боломжгүй гэсэн болчих байгаа юм. Эсвэл орон нийлдэлийн үе. За тэр 12 1 сард амсан үйл хамгийн бөөгнөрдөг энэ үе нөө бүхэн он шарчин нийлнэ гэсэн үг шүү дээ энэ үе. Бүхэнгийн хувьд өөр юу асуух чинь? За юу энэ хооронд даландуулаад боломжтой байгаа бол камеруудаа нээчихье хэдүүлээ одоо аялал жуулчлалын салбарын хүмүүс юм чинь нүүрээ хараад ярихад юу ах вэ? Боломжтой нь. За боломжгүй байгаа бол за тийм. За тэгээд бүхэн
бүхэн яг сая таны хэлсэн дээрээс би хахад одоо таана гинэ аргал янгэр за тэгээ бүхэн байна. Ингээд эдрийг нэг юм намар болохоор их олноор нь хараад хавардаа бол цөөн нэгээр зундаа бас их цөөн тоогоор хараад байгаа шүү тий. Тэгэхээр тэрийг бид нар таардаг байхгүй зун. Тэгэхээр тэгж таарж байгаа энэ бол саяны ороо нийлгийн үе гэдэгтээ хамаатай ах шиг байна. Та энэ яг яагаад ингэж нийлчээ дараа нь салж яваад байна гэдэг тавхаа ярьж өгөөч. Таны камер бас жоохон хазаасан байх шиг байна. Оо за. За тийм. За болчихсон. За ялла. Яг юу ч нэ сонслоо холонгийн хувьд холон бол цөлийн амьтан шүү. Цөл. Цөлд очно. Тэгээд зүүн гарын цөл, алтай өвөр цөл, алашаан цөл. Одоо манай дорнод говь, галбын говь. Цөлийн амьтан, цөлийн зэрлэг илжиг. Адуу биш шүү. Зэрлэг илжиг. Цөлийг бэлэг тэмдэг нь холон. Том туруутан амьтнаас гэхдээ мэдээж хэрэг хэвдэггүй. Цөлжүү хэрийг бүхэлд нь бид нар бүхэнгөөр төлөөлж болохгүй. Тэгэхээр би бол хэлсэн игноруудын хоцрын цөлжүү хэр мөн гэхдээ тэндээс өөр газар бол байхгүй. Цөлжүүхээр та нар мэднэ урдураа ингээд энэ нуруудын хөндийш нэлээд цөлжүү хэр шүү дээ. Умард говь бүхэлдээ цөлжүү хэр. Хамгийн түгээмэл тархсан энэ газар. Тэгвэл энэ холонгийн хувьд цөлийн амьтан уснаас нэг хамааралтай. Уснаас хамааралтай. Тэгтээ таг шиг манай адуу шиг байнгын азарган сүрэг үүсгдэггүй. Байнгын азарган сүрэг үүсгдэггүй. Доктортой гэсэн үг шүү дээ. Жилийн туршид доктортой байдаг нэг гүү хураагаад явж яадаг тийм азарган сүрэг биш. Зөвхөн үржлийн үед үржлийн үеийн унгасны дараахан юм гүүний ороо ордог. За унгах үеийн 6 сарын 10 тэгэл 7 сарын ихэнгээл дэр нь унгаад ирнэ. Нялхнууд явж яадаг. Тэгвэл бас нэг сонирхолтой юу гэвэл холонгийн хувьд зун бол унахтай гүү харна. Харьцангуй ойрхон явна. Азартайгаа явах. Хамгийн хэрвээ олноор нь харагч байгаа бол орооны дэс сонирхож байгаа бол 7 сар дамна. 7 сар бол хамгийн гайхалтай үе. Майхантай буухад ер нь шинж нь унтуулахгүй тэрүүгээр чинь хөөж бичгэнэлдээд олон азархан үрээ тэд нар чинь бас өөрөө үр өднөө үлдэхийг хүсэн шүү дээ. Тэр бүдүүн азар хоорондын тэр тулаан тэр өрсөлдөөн бичгээ тондог. Тэгвэл хамгийн сонирхолтой нь усны хамааралтай юм бол устай газрыг манайхан дандаа дэрэгдэнд буушдаг шүү. Ус нь тогтоол байж болно, тойрон байж болно. За эсвэл булаг байж болно, задгай булаг. Эсвэл хайлаастай сайран татсан татаал байдаг. Холонгийн татаал хэмээн нэрлэдэг. Газрын гадаргад ус хамгийн ойрхон байгаа газрыг холон гайхалтай мэднэ. Яг л тэнд өөрөө усан байдаг. За миний харсан хамгийн гүн 60 см орчим гүн байсан. Тэгвэл тэр усын биш, уснаас бэлчээлээд гарах үед нь харахаар л өөрийнхөө майхан саваа жоохон зад нууцхан бариад тэгээд үзэх юм бол илүү харна. Тэр үед нэг хоногтой холон ус руу орж ирэхийг үзэж болно. Мөн 7 сарын одоо 8 сарын ихэнх хүртэл үжилдэг юм да тэр хөөцөлдөн. За тэр үед бол сайхан динж Улаанбаатаргантай, Борбодргантай динж байдаг. Тэр сайн мэдвэл нам одоо хадчлуутай нам уустай газар, уус хоорондын хотгод илүү түгээмэл. Тэр бол хамгийн байхтай газар. Харин олноор нь үзье гэвэл. За 10 сарын үед тэр үлдэмж том сүрэг болоо шүү. Хэдэн 2000-аар энэ төр байдаг шүү. Энэ үедээ бол азрах бүгд сална. Азрах 100 хоног хамт байна. Би одоо дагаж явал хэд хоног байгааг үзээгүй. Тэр нь өөрийнх нь үр удам тийш хэлтүүлсэн байгаа шүү дээ. Өөр азрах гიშгэж манай одоо ярьдаг ард түмний хэрэглэнээр нь гიშгэж өмнөхөө азрагны үр удам балахаас сэргийлж хэд хоног баталгаажуулж өөрийн хэлтүүлсэн гүүгээ хамгаалж байдаг. Ийм л үе. Түүнээс хойш бол задарна. Үлдэмж том сүрэг болно. Тэгвэл энэ дээр задгаа тийм устай газруудыг ерөнхийдөө салхиа зөв аваад байж яхад бол холонгийн хувьд болно. Манайхан машинтай хөөж аваад байдаг. Холон зүгээр өглөө эрт бол би өөрийн тусгай зэрэг холонгийн зураг авъя гэвэл өглөө эрт босоод тэр орчиндоо ер нь ажилдаа явуулах хэрэгтэй. Тэгээд айжхан
харсан бол дагаад яваад байхад энэ жоохон тонгоос игээд хүн байдлаар босоо биш тонгоогоод ингэ зөөл ингэ явж байгаа хаяа өөрлөс нь харахаар нь зогсчоол. За тэгээд яваад очвол харж болно. Эсвэл тийм байгалийн давдац уул ашиглаад хотгойг ашиглаад гидж жагаад машины дууг маш сайн мэднэ. Тэгэхээр салхиныхаа чиглэлийг сайх байхад өмнөр сайн мэднэ. Тэгэхээр зэрэг тийм байдлаар ойртох юм бол илүү боломжтой шүү л гэж. За саяын ховд үзэх юм бол тайлбарлахад яагаад гэж сүгэлдэг юм бэ гэдэг нь бас төвхтэй бид нар эвлюцийн тухай ярих болно. Тэгэхээр энэ бол тэдний сонирхолтой биш. Амьтдын хувьд тэр сүргэлж онширдаг явдал нь орон нэлтгийн үед онширна. Бөөгнөр нь орон нэлгээ дуусангууд сална. Хоёр хүйс хоёр тийш сална 92. Аргалын хувьд гэсэн янгирын хувьд хязгаарлагдмал орон зайд хязгаарлагдмал одоо ус ганц булгаас ашигладаг газар байх юм бол одоо их нартын байгалийн нөөц газар гэдэг юм уу? Хоёрхан задгаа устай шүү дээ. Тийм газарт бол усанд орох үед холилдож орж ирж л байдаг. Тэгээ ерөнхийдөө салдаг. За сая нөгөө саяны бидний ярьсан биомын талаар зураг харуулаач гэсэн санал ирэхээр нэг интернетээс нэг зураг татсан байна л да. Тэгэхдээ биом бол энийг бодвол том штэ тэ энэ одоо байгаа үзүүлж байгаа дээр энэ зураг тайлбарлаж за энэ байгалийн бүс бүслүр гэснээр байгаа үз. Байгалийн бүс бүслүр гэдэг бол та нар бүхэн сайн мэдж байна. Бүс бүслүр гэхээр өндөр улан дэлгэрнэ. Бүс хэвтэй чиглэлнэ. Энэ бол физик газар зүйн нэрлэл шүү. Физик газар зүйн хувьд ангилсан ангилгаа. Түүний минерс нь ландшафт гэдэг шиг. Тэр шиг юм. Тийм байна. Физик газар зүйн шүү. Физик газар зүйн. Экологийн систем юм буюу энэ ямар уран бүтээний хэв шинжтэй юм бэ гэдгийг нь хэлдэг нь экологийн систем. За энэ зурганд харах юм бол та нар хоошоо хөхөөр дүрслсэн бодвол өндөр уулын таг царам сардаг байж магадгүй юм байна. За гэтээ хангаан уус бол төдийлөн тийм сардаг идэрдэггүй өндөр уулын таг гэж ойлголоо. За хөвсгөлийн уусад хамгийн түгээмэл байна. Хангаан уусад бас хэсэг юм нэг үргэлжлсэн уурт нэг газар. Алтай уусад мөн бас тийм тасархайдсан алдар цог идэрч байна. Өндөр уусуудын оройгоор л голдуу идэрч байгаа. Энэ бол тэгэхээр зэрэг өндөр уусын. За бид аваад үзье хойноос нэг ногоон. Тод ногоон бол умар цэрэн бүсийн ойрт нутаг хинти байж байна. Энэ хөвсгөлийн уус байна, хангаан уус байж байна. Тэр хооронд байгаа тэр голын хөндөй бол дандаа нугжуу хэр юм шүү. Экологийн систем. Ингээ ханаач нь экосистемийг бүс бүслүүртэй холиод хийчихсэн зураг байна л да. Тэгэхээр бид нар энэ биом хүчинд бол ялах боломж байхгүй. Яг энэ зурган дээрээс. За зөв. Сүлжүү хэрийн нам тийм тэгш талархаг дорнд Монголын талархаг ухаагүйгээр хээр гэдгээр нь хэрвээ нийлүүлээ авчих юм бол харин бид хээрийн биомыг уншиж болно. Одоо энэ зурвасгын шар нэг цайвар цагаан маягийн харагдсан бай зурвасган дээр хоошоо явцсан. Энэ чинь хээр чинь шүү дээ. Хуурай хэрэн шүү. Хуурай дүү хээр нь дагуурын хээр шүү. Арай жоохон тод чар байж байна. Тийм байна. Гээ. Дорнод Монгол руугаа цагаан арай хуурай хэрэн. Энэ бол ийм давчуухан газар байгаа том биом, хээрийн биом. Хээрийн биом өөрөө маш динамик төлөвт оршдог. Та нар мэднэ зарим жил гандаал, зарим жил нь хуурай ийм тохиолдож шүү дээ. Тэгвэл хээрийн биом ийм нарийнхан зурвасхан дорнд Монголдо цөлхийгээд уудам дунд талх төв Монголоор ийм арай өргөн байж байгаа. Тэгээд хангаан рууны өмнөд биеэр тэгээд өрнөд биеэр нь дээшээ ингээд хан хөхийн рууны ардлаа ингээ гараа авчлаа таашаа. За асуулт гарлаа тулгаа гэд гараа өргөсөн байна. Микрофоноо нэгээд асуулт асуурай. За сайн байна уу. За яг ярьж байгаа сонсогдож байна уу? Сонсогдож байна. Яг энэ ярьж байгаа сэдвтэй холбоотойгоор энэ байгалийн бүс хөслүүртэй холбоотойгоор гадныхан бас сайн мэддэггүй нэг асуулт байна л да. Бид нар бас яаж тайлбарлах хэрэгтэй вэ? Step гэж юу вэ? Яг step гэдэг нэг тийм шинжлэх ухааны тайлбараар болохоор зэрэг яаж тайлбарлах вэ? За. Босноо. Маш их асуудаг асуулт байна. Баярлалаа. За энэ step. Энэ Евразийн хэрэг бол step тийм ээ. Период умард амир хийх. За тэгвэл step гэдгийг илэрхийлэхийн тулд үндсэн тодорхойлогч нь хялгана юм шүү. Хялгана гэдэг
степа гэдэг төрөлд хамаардаг үйлдвэрийн ургамал шүү. Тэгвэл Дорнод Монголын хээрт энэ уудан байгаа хуурай хээрт нь степа грандс, степа криловый, степа крил Байкаденс гэж жоохон чиглэг газар байгаа. Степа сибирика гэдэг чинь. Уулын хэр одоо бидний энэ ийшээ Алтан булгийн орчим ч юм уу энэ сэргэлэн сумын нутаг энэ уулын хэр. Бас энэ бидний одоо танахаа очдог илүү мэддэг чинь хустай нуруу уулын хэр. Энд степа криловый гэдэг нь болдог. Энэ нь дунд талхын хэр. Дорнод Монголын хэр чинь дагуурын хэр гэнгээ байж. Тэнд степа зөнгөлдөг шүү урмалд та харин чөлжүү хэр гэхээр нэг хэр гэдэг нь хойдолтой уралтан цөл гэдэг юм байна та. Сайн бид бүхэнгийн тухай ярьсан. Их нуруудын хотхоор энэ нуруудын хөндөй, орог нуур, бөөн цагаан нуур, адгийн цагаан нуур, таацын цагаан нуур, энэ нуруудын хөндөй, умард говь. Энэ бол цөлжүү хэр. Хэр гэж байна. Хойдлынх нь уралдан цөлжүү гэдэг. Яагаад цөлжүү гэдгийг орчих вэ гэхээр цөлийн зарим ургамал оролцсон, хээрийг илэрхийлэгч хялган зонхилсон орон зай гэсэн үг. Тэр газрын гадаргын хувьд, хотхор гүтгэрийн хувьд одоо бидний та нар одоо юу чиглэл хотор гэдэг гэдгийг голдуу ярьдаг байх. Геоморфологийн хувьд гэж одоо шинжлэх ухааны хувьд ярьдаг тийм ээ. Land form гэдэг ярьдаг шүү. Land form. Тэр хувьд үзэх юм бол янз бүр байж болно. Дорнод Монголыг тэгш талархах ухаа гүвэрхэг байж болно. Дунд талх руугаа дундаж болон бисрэг уулс байж болно. Сайн дээр хэлсэн эхнүүдийн хотор нууруудын хөндийг үзэх юм бол харьцангуй намдам тэгш талархах уудам хоторууд байж байна. Энэ бас илэрч байна. Тэгвэл хээр гэдэг бол хялган л оролцсон байгаа бол хээр юм шүү. Харин цөлжүү хээр гэж байгаа бол би сайн хэлсэн хоёр сонгон оролцсон. Дээр нь орог төсөг хаяа нэгтэй оролцдог. Мөн аяаня гэдэг юм да одоо юу гэдэг дээ чинь. За нэг тийм жижигхэн сөөгөн төр байгаа. Тийм ургамал оролцсон ийм л газар. Хээр гэдгийн илэрхийлэл нь ерөөсөл степаг бариад буучих. Хаач гайхалтай. Магадгүй та нөгөө асууж энэ чинь ингэ бичсэн чинь semi desert гэж бичсэн байх юм аа. Энэ ч одоо юу юм бэ асууж магадгүй л дээ. Энэ бол хээржүү цөл гэдэг нь хойлолт нь байгаа. Цөл юм байна. Гэхдээ хээржүү юм байна. Цөл гэдэг бол дандаа сөөг зонхилсон. Сөөг гэхээр зэрэг үндэс орчим нь модогдсон харьцангуй өндөр ботлож байгаа ургамлыг сөөг хэмээн нэрлэдэг. Та нар одоо харганыг хүн бүхэн харж ирсэн мэдэх байх. Төсөөлж харганыг хэлье. Тэгвэл тэр хээжүү цөл гэдэг юм. Хээр гэдэг үг ягаад тэр холбогдож байгаа гэхээр зэрэг уул нь цөл юм байна. Сөөгс элдв сөөг зонхилсон юм байна. Харин цөөн тоотой нөгөө жижигхэн говь дургадаг намхан тачирхан өдлөх хэлгэн оролцдог юм байна. Цөөхөн юм байна. Жинхэнэ цөлд бол үгүй тэр байдгүй юм. Тэгэхээр хээр гэдэг л нэрийг хэлж байгаа бол степ гэж хэлж байгаа бол දැන් нугжуу хээр байна. Орхон сэрэнгийн сав нугжуу хээр харьцангуй чигсэг ургамал ургадаг. Тэгтээ тэнд хялган зонхилж идэг. Үйлтэн ургамал зонхилж идэг. Үйлтэн ургамал ер нь зонхилох хялган хамгийн чухал нь уултай газар байх юм бол та нар мэднэ дээ. Саман өрхөг гэж байж байдаг. Уулын одоо ингэ заримдаа ботул гэж байдаг. Энэ бол хээрийг илэрхийлдэг. Тэгэхээр л өөрийн чинь нүдийг боогоод нэг газар нисдэг тэргээр буугаад өөр газар руу харуулахгүй доош нь тонгоолож байгаа харуулхад л өөрийн чинь нүдэнд ямар нэг хялган байх юм бол шууд өөрөө хэлж. Өөрөө тэр газрын гадар хэв шинж юу ч хараагүй. Би намайг хээр таваад ирчээд хэлж. Болоо. Болсон уу? За маш тодорхой бодлоо. За цагта баригдаж байгаа болохоор одоо говь руу нийт Монголд ирсэн жуулчдын 70 орчим хувь говь руу явдгаа гэсэн мэдээ байгаа. За тэгэхээр тэр энэ их чухал хэсэг бид нар маш их одоо хамгийн их очиж хамгийн дэлгэрэнгүй ярих хэвтэй газруудын нэг. За би түрүүн бас тухайлан ярина гэсэн сая ингээд гаргаад ирлээ. Тэгэхээр Төв Азийн цөл гэдгийг бид мэддэггүй юм. Та нар мэдж байгаа уу? Та нар Төв Аз гэхээр та нар олон стан ордог. Дэлхийн улс төрийн газрын зурган дээр байрласан Төв Азийг ярьдаг. Бид тэргээр нь ойлгодог. Дэлхийн улс төрийн газрын зураг том биографийн газрын зураг хийж өөр юм шүү л гэж хэлж байна. Тэгэхээр Төв Азийн цөл гэдэг нь ягаад энэ одоо энэ би газрын зурган дээр хэлэх юм бол тэр нэг доогуур тэр нэг чүлхийсэн манай замын үүдийн тэр Монгол руу гэж ухтас орсон байж ухтас маягаар энэ орчмоос
дээш нь дотоод тэр бор хөрөнгө өнгө инжээл та нар ингээд явчих. Тэгэл хэрэгс нуур юу хойдлын увс нуур хөтөл. Тэгээд Монгол Алтай нурууны наалтаар нь татаад ингээд ховдын булган голоор үлдээчих. Энэ бол Төв Азийн цөл тамаарагддаг Монгол орны нутаг дэвсэд илэрдэг хуурай гандуу бүс нутаг. Энэ л хамгийн чухал. Төв Азийн цөл дэлхийн дайд үзвэл шалгуур багштай болно. Энд Александр Humboldt мөн Нобручев Оросын тэр био газар зүйн чиглэлээр ажиллаж байсан. Та нар Орос гэхээр бол бити жирэхээрээ орчин үеийн залуусаа. Орос шавь сургуулийнх нь үндсэн дандаа германчууд тавьсан байдаг шүү. Та нар мэднэ. Маш олон амьтны нэрийн хойлол дандаа герман ургамлын нэрийн хойлол дандаа герман хүмүүсийн нэр байдаг. Анх Шиндүрханд бүрдгсэн хүмүүс нь. Тэр Бунгэ, тэр одоо Араде гэдэг юм уу, Петер Зимен Палас гэдэг юм уу, бүгд дандаа герман хүмүүсийн ч үндэслсэн байдаг шүү. Ингээд ямар шалгуур Төв Азийг салгасан бэ гэхээр дэлхийн далай руу ус нь цутгадаггүй. Их газрын гүнд байгаа одоо континентал гэдэг тийм ээ. Уур амьсгалтай, их газрын уур амьсгалтай. Энэ чинь өвд хүйтэн гэсэн үг шүү дээ. Хүйтэн цөл, Монголын хүйтэн цөл. Өвд хүйтэн 100 халуун. Их газрын гүнд байдаг. Дэлхийн далайд ус нь цутгадаггүй хэлсэн шүү. Тэгэхээр усны сүлжээнд дэлхийн далайд орох ёсгүй. Бид нар хангаан нурууны арбыг оруулах юм бол умд мөсөн далай аваа авчихна шүү дээ. Хэрлэг оруулах юм бол дорн номхон далайг оруулчихна гэсэн үг. Тийм учраас тэр усны систем ороогүй их газрын гүнд байгаа энэ хуурай гандуу бүс нутгийг Төв Аз хэмээн. Тэгээ та нар яг хөө дэлхийн газар зүйн зарим нь газар зүйн багш Батмөнхөө залуу би уншиж ярьсан үзчихсэн би газар зүйн багш одоо хийж байгаа гэд тэр залуу бас маш сайн мэдж байгаа бах. Бусдаа бас бусдын ч гэсэн маш сайн мэдж байгаа. За ингээ таашаага ховдын булган голоо цаашаа гарлаа. Зүүн гарын хаалга гэдэг Тяньшаны улсын цаагуур Казахстаны наадлын Зайсангийн нурж байдаг шүү дээ. Дорнод Казахстан. Зайсангийн нурын өмнө зэхээр нь ороод Памирын юу Тяньшаны уулын цаагуур ороод Памирын дорнод итгээд нөгөө урагшаага Хималай нурууны хаяа улсын гэж хэлэх юм Күнлүүн гэдэг уулууд байдаг шүү. Күнлүүний Такла маханы цаагуур татна гэсэн үг шүү дээ. Ингэ тойроод Хуанхэ хятадын шар мөрөн орохгүй шүү дээ. Ингээд Дорн говийн энэ сайн шин төрж байгаа энэ уудан бүс нутаг дэлхийн дайд Төв Аз. Тэгвэл Төв Аз дэлхийн бус цөлд байхгүй маш олон зүйл амьтан ургамлын чуулган болсон газар. Хавтгай Төв Аз, Хулан Төв Аз, Бүхэн Төв Аз. Өөр хэн бэ томчуудаас нь нэрх юм бол. За ингээд томоос нь нэрвэл сайн хэлсэн. Ургамлын зүйлийн эндемик зүйлийн манайхан зарим нь ургамал судааш нь эрлийт гэдэг тэр үйлдвэр зүйл гээл тэр геологийн аль үед байж байгаа өнөөдөр ирсэн хамаа байхгүй. Энэ өөр газар байхгүй. Зөвхөн Хятад улсын Шинжаан, Гансу, өвөр Монголын нутагт байдаг. Монголын энэ саяын дурдсан хэсэгт байгаа өөр хаанч байхгүй тэр амьтан ургамал учраас энийг Төв Азийн эндемик зүйл гэж хэлдэг шүү. Тэр уршаа очиход хулан жороо Төв Аз. Дэлхийд өөр хаанч харахгүй. Төв Азд байдаг ийм зүйлүүдийг бид яриад байгаа шүү дээ. Ургамал бол гайхалтай. Энэ бол Төв Азийн маш олон зүйлийн ургамал энэ урд байдаг. Ошмрахын ургамлаа мэдэхгүй учраас тайлбарлаж чадахгүй. Гэтэл тэр эндемик юм шүү эн чинь өөр хаанч байхгүй юм шүү. За Монголын гэж битээлээрэ. Төв Азийн гэж лээрэ. Саяын хэлсэн уудам газрын. Гэтэ одоо хэдийн ус байгаа боловч одоо мэдэхгүй уул уурхаа зам харилцаа олон хүнтэй газар арайчаа сүлгчээгүй байлгүй. Энэ хамгийн чухал. Төв Азийн эндемик зүйл ялангуяа Алтай бол гайхалтай. Гэтэ Монгол Алтай гэж хэлээрэ. Алтай чинь Оросын холбооны улсчил байгаа тийм ээ. Та бүхэн сайн мэднэ. Бас өчүүхэн хэсэг нь Казахстанд байгаа, Хятад улсын нутагт байгаа. Алтай бол гайхалтай. Тэгвэл зүүн гарын цөл тэр ургамал бол дэндүү гайхалтай. Алтай өвөр цөл яг хөө экстрем их хит гандуу цөл боловч тэр өрмөс газар. Тэгэл энэ манай Алашаар буюу энэ Борцонгийн говь, Галбын говь, энэ Дорнод говь ингээ ороод энэ бол ерөөсөө хаанч байхгүй. Шавжийн хувьд бид нар голио гэж хэлж яадаг. Гэтэл цөлийн ногоон болон тэр нэг бор голио бол эндемик зүйл, Төв Азийн эндемик зүйл. Зихиа гэдэг нэртэй. Зихиа Брано гэдэг хата. Гэтэл би тоодгүй. Эндемизм гэдэг бол эндемизм гэдэг бол тухайн газарт байгаа дэлхийн дайд өөр хаанч үгүй гэсэн ийм л
байдлаар томьёологддог юм нэршил юм шүү. Эндемизм гэдэг ухтгун л да. Яг эндемик гэвэл нэршил болчихлоо. Төв Азид тэрийг үзэж болно. Тэр соотон алагдахаа гэж бид нар одоо мэднэ нэг том дэлгэн чигтээ Төв Азийн цөлөөр хаанч байхгүй. Ой, хаанч байхгүй. Тэгэхээр бид бас энийг ялгаж салгадаггүй учраас тайлбарж мэддэггүй учраас шүн унтцдаг. Судлаач нар шүнээ илүү идэвхтэйгүй. Баахан гэрэл зулаад яваад байдаг. Жуулчдын майхан яг бол тэгээд тэр хүндээ тэгээд хөрх юм өдөржин сэгсчүүлсэн жуулчин хөрхий тэгээд жуулчныхаа бааздаа бол унтчихдаг байх л да. Үзэх юм нэрөөсөө энэ шүн өдөр бүгд нарнаас усан алдахгүй тул бүгд бүгнэ. Шүн тэнд амьдрал зэсгэлдэг. Тэр цагтаа хотгор байхад та нар мөрөн дээр нүднийхээ төвшөнд тусгалтай гарч идэн юм дугч идэн хийцэн явхад тэр олон гекон гөрвлийг 3 зүйлийн гекон гөрвлийг нэг газар харах боломж бас байж л байдаг. Энийг бид тоодохгүй л дээ. Бид юу хаалгах чанд хэдэнд? Төв Азийг хаалгах. Төв Азийг шөнөл харна. Төв Азийг өдөр харахгүй. Тэгэхээр бид тэр Баянбүрд уудам цайтам хотгор усны төвшин газрын гадаргад ойрхон байдаг дааз устай газар тэр шагшуурхтай улаан сухайтай тэр газар бол цагтай хотгор хайлаас сайр митийн энэ газар бол Төв Азийн цөлийн өстой чуулган байдаг. Харин ургамлын хувьд хотгороосоо жоохон нам өндөршөөд хүрээлсэн тэр нам уус говийн нам уус хамгийн дээдлэн гэхэд өндөр мөртлөг харахад 1300 1400 байдаг шүү дээ. Харьцаг өндөр нь. Тэр уусаас доош буусан сайр дагсан бүлгэмтэл бол ургамлын хувьд гайхалтай. Хотгороос хужир марслах цайдам хотгороос нам уус руу өсгөөрөө сайр дагвал ургамлын олон янз байдал нэмэгддэг. Нам уулаас доош хотгор руугаа чиглэх тусмаа жижиг хөгтөн амьтан болон сайн туруутан амьтны олон янз байдал нэмэгддэг. Энд хамгийн чухал зүйл бол та өнийг өөр хинч хэлэхгүй шүү. Та нар уншаад үзээрэй. Маш олон уншаад үзээрэй. Миний энэ хэлж байгаа бүхэн бол өөрийн олон уншсан болон түүнийг өөрийн бод амьдрал дээр явсан ажиглалт өөрийн судалгаан дээр дөрөөлж би хэлж байгаа юм шүү л гэж. Магадгүй та нар цөлийн Баянбүрдэд алтайг өвөрцөл ч юм уу сайхан амтан барих гад амьд үрэгч тавилаа гэж бодъё. Хулган орчин, гэрийн хулган орно. Битгий гайхаа. Харин өөр чинь гайхалтай сэтэл төрж байна. Яг уу өөрөө тийм өрмөс тийм шүүрлийн бочирхай их тийм таатай биш бочирхай ядаргуулдаг. Гадны өөм би одоо энийг үзэх чинь энд ирсэн юм уу гэж хэлэх байх л да. Энд чинь дэлхийд тархсан, харахтай адилхан тархсан зүүн өмнөд Азиас үүсэлтэй ийм мэрэгч амтан синантроп гэдэг нэрлэдэг тийм ээ. Хүн дагаж амьдардаг. Хүний суурьшил дагаж амьдардаг. Юун тэр цөлд байж байна вэ? Гайхалтай. Нөгөө үнд би энэ шин барих чи энэ хоолгойд ирсэн юм уу гэж тэр жуулчин одоо юу гэдэг сэтгэл дундуур байж магадгүй. Тэгээ н өөрөө сайхан хэлээрээ. Та бидний энэ ирсэн энэ Баянбүрд бол торгоны зам дамжин өнгөр тэмээн дамжин өнгөрдөг байсан Баянбүрд шүү. Магадгүй тэр хүний суурьшил дагаж тэмээгээр зөөгдөж тэнд очиж үлдсэн юм зүйл. Ингээд тэр хүнд агуулгын төсвөр болоо явчихна. Тэгэхээр л би алив зүйлийг дандаа унш өөрөө унш бити бусдыг ар. Википедиа бити унш. Википедиаг үндсэн биш, Википедиад ашигласан референс ишлэл татсан бүтээлийн унш. Монголын хэлбэртэй би нэг орд гутсан шүү дээ. Худлаа юм бичээ хийсэн. Манай оюутнууд харахад зарим тэр шиг уншаа би тэрийг та чи тэрийг уншаад яваа цаашаага. Чи тэрэн дээр өөрөө бас бичиж болно шүү дээ. Юу ч мэдэхгүй бичиж болно шүү дээ. Сайхан гэ. Тэр биш шүү. Өгүүлэг унш. Манай уншихгүй дандаа тийм бэлэм хайдаг. Өөний иш ороод нь сайхан бэлэм авчихсан. Тэр хулганаар бид нар тэгэхэд юу ярьж гинв? Хаа байсан тэгвэл бид нар тэр өмнөх 100 гаруй жилийн тэртээ үед болж байсан тэр нүүдлийн соёлын тухай, тэр жингийн цавааны тухай ярьж штт. Бас тэнд чинь бас хүмүүс өчүүхэн газар хятад иргэд солом орж иж байсан юм билээ. Зэрлэг амуу тарай 10 одоо юу гэдэг амуу тарай тийм ээ. Одоо аль нь чи улаан буудаан ч юм уу 10 ч юм уу тэр юу ч мэдэхгүй. Одоо тэр алтай өвөрцлийн наадлын та захын юу Зармангийн говийг мэднэ. Уулын цөлшүүд энэ чинь. Зармангийн говь. Тэгвэл тэр хулган
энэ хоёрын хоорондын хамаарал бас л сонир. Тэгэхээр л алив зүйлийг унш маш сайн унш гэж хэлэх гээд байгаа юм. Уншихгүй бол тэгэл гацаад явж нэг хүн асуугаар унчих шүү дээ. За өөр саяын тодуулга босно уу? За баярлалаа. За одоо энэ дээр та нөгөө түрүүн гойлооны латин нэрийг хэлсэн тий. Тэрийг давтарч хэлж өгч болох уу? За Zihia гэдгийг да Zihia Z биш латин дуудаагаар хэлдэг юм шиг. За яг Z I C H Y A. Энэ төрлийн хэмнээ. Хойлолт нь Брановой гэдэг орсны одоо B A R A N O V I I байгаа хата. Яг нэг өөрөө өчид Google search-ээр өөрөө үзэхгүй юу? За яг гарч ирсэн шүү. Би зэрэг сая бичихэд шууд гарч ирж байна. За гарч ирнэ. Наач нэг тоодгүй шүү дээ. Энэ төв Аз. Тэр нэг жижигхэн голын усны дотор нэг тэр янз бүрийн сайран тийм үү тунцсан шалбаагийн тунцсан триопс гэдэг шүү дээ. Манай одоо юу гэх. Тэгээд тэр чинь бол тэгэл бид нар чинь амьд үлдвэр хаа байсан динозаврын үед байсан нөхөр тийч байж дээ шүү дээ. Та манай амьд динозавртай танилцсан уу? Болж байна. Гайхалтай. Би техникээс ярьсан. Тий. За ингээд өнөөдрийн энэ ярьсан зүйлүүдээс сэдв маань өөрөө маш өргөн учраас бид нар ингээд тийм богинохон багаар ингээд амсуулаад орхиж байгаа байхгүй. Тэгээ энэс цаашаа уншихаас л өөр аргагүй юм чинь. Тэгвэл бол бидний энэ уулзалтыг хийж байгаа гол зорилго маань юу гэхээр мэдгүйгээ мэдчихье гэсэн хүсэлтэй байгаа. Тэгээ мэдсгүйгээ мэдчихээр дараа нь хэрэгцээг ойлгож байгаа. Тэндээсээ хөөгөөд одоо илүү ихийг олж мэдэх сэтэл төрөх болоо да гэсэн тийм бодолтой энэ ярилцлага хийж байгаа. За тэгээд өнөөдрийн таны ярьсан дээрээс харахад манай Монголын энэ газар нутаг дээр бол агшаасан жижиг дэлхийн биом умар дүмбэрцгэн шүү. Умар тал дүмбэрцгэн шүү. Умар тал бүмбэрийн агшаасан жижиг дэлхийн харагддаг гэж хэлсэн. За бид нар бол хөтч нар бол аялын хөтөч тайлбарлагч нар бол аливаа нэг шинжилгээ ухааны сэдвийн талаар өргөн хүрээтэй боловч маш одоо баг гүн биш тийм мэдлэг олж авдаг. Бүгдийн сурах бол амжтгүй. Тэгвэл энэ таны өнөөдрийн хэлсэн дундаас энэ тодорхойлолтууд бол их таалагдж байна. За тэгээд энийг хаалгаад авахд бол ямар их олон зүйлийн талаар ярих хэрэгтэй вэ гэдгийг нэг харагдаж байна. Хоёрдугаар тэнгисийн түвшнээс дээш гэж хэллээ та. Тэгэхээр энэ бол бас бидний одоо энэ ярилцлаганд оролцсных заавал ойлгож авах, цээжлээ зөв хэлж авах хэрэгтэй нэг томьёо болов уу гэж бодож байна. Далайн түвшнээс гэж хоошоо ярихгүй гэж үзэж байгаа тий. За тэгээд ландшафтын талаар бас маш тодорхой ойлголттой боллоо. За энэ дунд бас одоо степ гэж алийг хэлэх вэ гэхээр за хялганаа таньчих юм бол ер нь таних юм байна гэж боллоо. Тэгэхээр өнөөдрийн яригдсан амьтад болон ургамлын талаар би одоо хайгаад зургийг нь олоод тэгээд танаар ихлэ шалгуулад яг тэгэхээр буруу зургийг нэрлж мэднэ л дээ би миний хэмжээнд хийх юм бол за тэгэхээр зөв боловч байгаа. За тэгээ энэ байгаа видеон дээр авсаргаж явъя гэж бодлоо. Тэрийг тэгвэл болох уу? Яг нь видео гоё. Тий одоо бидний ярьж байгаа энэ бичлэг маань бол интернетэд манай вебсайт дээр тавигдана, Facebook-ийн хуудсан дээр тавигдана. За тэгээд тэгэхдээ дагалдуулаад одоо саяын яригдсан амьтдынхаа зургийг тавьчвал зургаа зөв болох байх гэдэг. Гэхдээ мэдээж манай хэд дэлгэрүүлээд унших байх л та. За тэгээд энд бас түрүү нэг асуулт барьсан. За огдоо өндөр уулын өндөрлөг газарт амьдардаг гэсэн далайн түвшнээс дээш баримжаа хэлнэ үү гэсэн асуулт ирсэн байсан. Энэ огдоо Монгол огдоог бол ялын аманд их харддаг л да. Огдооны бүх огдооны хувьд харилцан айлтгуулж хэлсэн тийм ээ. Дагуурын огдоо бол Дорнод Монголын тэр бид нар сайн мэднэ. Хөхнөрийн хотгор гээд хэл одоо 500 одоо 60 хэдэн тэнгисийн зүрхтэй 60 хэдэн метр гэдэг. Тэрнээс эхлээл Хангаан нурууны 2000 хэдэн зураг, Алтай уулсын би зарим юм хэсгээр бас харж байсан 2000 одоо 1600 орчим метрийн 2600 орчим метрийн өндөрт харагдл байсан.
Арилсан адилгүй. Тагийн онготой бол хамгийн өндөр нь за хангаан нуруунд би тавтай нуруунд би сайн санаж байна. Тавтай нуруунд гэхэд асаг нураг багч нь 3300 байсан дээшлэлт нь. 3000 орчим дээр ямар ч гэсэн тэр идэгч байсан. Тэнгисийн дэш 3000 орчим метр. Та нар ёлын ямаа мэднэ. За зүүн сайхан уулын тэнд дэш оргил нь 2000 хэдэн зуун 1800 орчим байгаа баг. За баярлалаа. За одоо ингээд асуулт хариулт руу шилжүүлье. Бас одоо яг үнэхээр энэ хугацаанд амжуулаад асуугаад авъя, мэдээд авчиг гэсэн амьтны талаар байвал асуулт асуугаарай. За тэр хооронд бол одоо асуулт байна уу? За асуулт авах юм бол энэ чатны хэсэг дээр бичиж болно. Шууд микрофоноо асаагаад асууж болно шүү. За тэгэхээр тантай ярилцсанхаа дараа би нэг ном авсан. Интер ном руу ороод хайжгаад Монгол орны физик газар зүг гэдэг. Эхлээд физик газар зүг ойлгохгүй бол ер нь бүтэхгүй байна л да. Тэгээд энийг одоо уншиж байгаа. Тэгэхээр танд бас яг ингэж санал болгох ном биднэрт одоо энийг нэг юун төрөнд эхлээд уншичаарай. Тэгээд тэндээсээ энэ номны одоо дараа нь эндээс хөөгд унших ном бас гаргах юм байна л да. Тэгэхээр одоо биднэрт нэг цагаан толгойн үсгийн суурь тавих ном санал болгооч гэж асуусан. За яг энэ физик газар зүйл хамгийн суурь нь. Их сайн маш сайн бичигдсэн Симэдгон ном толгойн нааш сүүлийн үеийн бас мэдээлэлтэй хамгийн чухал суурь нь ерөөсөө бүх зүйлийн суурь дандаа газар шүү дээ. Газар. Яг нааш тэр уул тэр нуруудын үүсэл гарал бүгд байж байгаа. Гол мөрөн өдр уусаас хэдэн метр байдгүй өргөцсөн энэ төргээд. Наадхаа хэлээс авч. За ой гэхэд манайд бас төвхтэй гол төлөв тэрэн дандаа судлаачдад хандсан байдлаар бичигддэг. Өөртөө сайн мэднэ. Шинэ тухайч бас нийтэд зориулаагүй учраас зарим нэршил энэ төр нь бас тодорхойгүй бас нэг иймэрхүү юмуд байдаг. Яг нь тэгтээ Монгол орны шинсэн ой гэдэг номонд бас та нар өөрснөө харахгүй юу да. За. Тэгээ Монгол орны шинсэн ой гэдэг тийм бас нэг модлог урмлын ингээд бас тэр нь нийтэд түгээгдсэн болов яасан бол за Монгол орны сөг говь цэлийн сөг гэдэг нэг туулгад зохиогчтой бас ном байдаг. Энэ тэр байна. Сүүлийн үед залуучууд бас янз бүрийн чиглэлээр гаргаад авч байна. Шувууны маш олон гарын авлагууд тэр л нийцвэ түүнээс яг ингээд уншихэд танад бол ахтана. Шинэ тухайн хэллэгтэй дийлэх нь дандаа шинэ тухайн хэллэгтэй бичигдсэн одоо Монгол орны энэ ургамлын ном бол яг нь ер нь нийтлэг ерөнхийд 4-6-аар нь би ургамлын төсөөлтөй болёо гэвэл шинэ тухайн нэр бичсэн байдаг төвхтөлдөө өлзий худаг гэдэг зохиогчийн өөрхий үүд болсон бурхан болсон мундаг судлаач юм байсан. Тэр хүний Монгол орны ургамлын аймаг гэдэг ном байдгийн. Монгол орны ургамлын аймаг гэдэг энэ өлзий худаг. Тэр одоо энэ гадуур нь байхгүй байгаа болоо да ер нь би тэгж бодож байна. За гэхдээ түүн намын сангаас л бид нэр олдох. Яг та хувийн зарцуулагч юм уу тэрийг та нар өөрснөө бол явж болно. Тэгээ ургамлын аймгийн таймын хувьд бол тэр ер нь бас зүгээр. За ер нь бас ургамлыг бас ер нь бас тавьд авчи бас Монгол дээр бичсэн бас нэг нэртэйгээ шинэ тухайн нэртэй ном болвол бас тэр энэ өлзий худаг гэж зохиогчтой. За 1986 онд болоо да гарсан Монгол орны хаддан бэлчээрийн ургамал гэдэг нэг бэлчээр Монгол орны бэлчээрийн ургамалыг таних хүчиг гэдэг нэг тийм их зузаан ногоон авцсан ном байдаг юм да. Бас тэрнээс Монгол нэрээ үзээд тэрэн дээр бас мал иддэг энэ тухай бас байдгийн. Мал хэр иддгийн одоо хизээ бас энэ ч бас хүмүүс сонирхолтой шүү дээ бас. Бас тэрийг өөртөө бас аваад явах гэж гатарлууга тухайн жилийнхээ бас хамаараа за би тэнд очих юм чинь гээд тэрийг бас тэр бас тус болгох уу гэж бодож байна. Тийм. За нэг хоёр асуулт ирсэн байна. За тэгэхээр эхнийх нь болохоор байгалийн тогтцын талаар гэж байна. Тэгэхээр энэ байгалийн тогтц гэдэг дээр одоо нөгөө бид нар чи их олон тогтцтой учраас таны хамгийн очиж байсан таны хамгийн сайн мэдэх тийм гоё тогтцыг биднэрт ингээд товчхон хугацаанд ингээд тэрийг ингээд зураглал буулгаж хэлж өгөөч гэж нэг хүсэлт байна. Нөгөө тарганы талаар хэлж өгч болох уу гэж байна. Тарга бол их таардаг л да. За тогтцын хувьд бол хүн өөр хүлээж авдаг. Ямар сайхан одоо юу гэдгийг тэрэлж ингээд тэгэхэд эн чинь бол ауткроп гэж ярьдаг шүү дээ. Боржингийн ил гарсан
дэлхийн тектоник гэдэг газрын гүнээс гарч ирсэн магм гарч ирсэн сарцаал тэгээд чулуулгууд хувираад ил гарцээс байгаа шүү дээ. Часаа ярьж байгаа юу? Эсвэл одоо жишээ нь хонгорын элсийг гэж байна уу? Хонгорын элс. За хонгорын элсээ бид нар бас дотор нь бас ялах хэрэгтэй болдог. За. Элс чинь бас янз бүр тийм ээ үүсэл гарлна. Та нар Баасан гэдэг хүний номыг бол үзвэл бас Баасан гэдэг баха Монгол орны элс гэдэг ном бичсэн хүн байдаг шүү. Тэр элсээ бичгэд яг бас авирмэд гэдэг хүний Монгол орны агуу гэдэг номоо сайхан гарсан сургуулийг би олж авч үзээгүй. Тэр бас агуу сонирхдаг хүмүүс ирлээ гэхэд бас тийшээ ороход бас тэр иймэрхүү бас тийм төрөлжсөн номууд бас байж байдаг. Тэр элсний хувьд хонгорын элс гэдэг тогтсон нь эолин л гэдгийг шинэ ухааны хэлнэ. Манайхан секунд элс гэдэг салхиар туугдаж тогтсон элс байдаг. Зарим элс нь эртний үүсэлтэд нуурын хөвөөгөр тогтсон бас юм элс байгаа. Тэгэхээр зэрэг салхиар тогтсон элс бол хөдөлгөөнтэй байдаг. Банкын жилээс жилд ингээд салхиар ингээд хийсээр ингээд тугдаад бүтсэн хэлбэр нь өөрчлөлт байдаг. Тэгэхээр энэ дээр бид бас ялах та элсээ тарамцаг элс, бөөрг элс, за молцог элс гэх бага орон зай, тарамцаг уудан орон зай. Бөөрг элс гэдэг дээр ургамал дээр нь ургаад барьчихсан шилжиж хөдөлдөггүй юм элсүүд байдаг. Тэгээ бид харсан элс бүрээ бид манхан гэдэг. Манхан гэдгийн тодорхойлолт нь манхан элс гэж ярихгүй манайха элсэн манхан гэдэг. Үгүй чи элсийг тодорхойлж байгаа юм манхан тодорхойлж байгаа юм. Энийг бас бодох хэрэгтэй. Манхан элс, тарамцаг элс, бөөрг элс, молцог элс гэж ярих нь бол зөв юм шүү. Тэгэхээр зэрэг салхины тал нь харьцангуй налуу нь бага, өвөр тал нь салхины нөмөр тал нь огцом уналттай, хагас саран хэлбэртэй хүн бол энийг манхан элс гэж томьёолдог. Тэгэхээр элс бүхэн манхан гэдгээр биш байх нь шүү дээ. Одоо бид нар бөөрг элс гэж бас харьцангуй явцад харах хэрэгтэй. Тэгэхээр зэрэг элс бас үүсэл гарал нь өөр байх нь байна. Эртний нуурын алювийн энийг бол усаар туугдаж тогтсон элсийг хэлдэг. Алювийн элс гэдэг нь. Тэгээ үүсэл гарал нь бас чухал. Салхиар туугдаж тогтсон бол сэхүүл элс нэлээд байдаг. Тэр хонгорын элс бол энэ эртний нуурын үүсэлтэй бас өөрөө байнгын хөдөлж яадаг бас байлгүй. Би бол яг хонгорын элсний хувьд тухайн бол мэдэхгүй юм байна. За их нуурын хонгорын та нар Монгол элсийг бол мэднэ. Энэ бол хөдөлгөөнтэй юм эртний нуурын хөндөд бий болсон юм элсүүд байдаг. Хэрвээ та нар одоо туулын хөндөд ишээ явж ятал энэ алтан булгийн энэ хээр чинь ингээд баахан элстэй шүү дээ. Харган уучсан. Энэ алювийн элс. Усаар тогтсон элс. Усны одоо эртний тийм том гол байж байгаа тэр нь айжим тэр элс нь тугдаад тогтсон элс байдаг ч юм уу. Тэгээ энийг та Монгол орны элс гэдэг элс судалдаг хүнийх нь бичсэн номноос үзээрэй. Монгол орны элс гэдэг. Харин Монгол орны элслэн дургудаг ургамлын талаас нь сонирхож байгаа байх юм бол энэ буян орших гэдэг хүний 1980-ад оны дунд үе болоогүй санаж байна. Шинэ ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн юм судлаач том доктор хүн байсан. Тэр хүний бүтээл байдаг. Монгол орны элсний ургамал гэдэг. Тэрэн дээр үгч бол одоо ямар ургамлууд нь байх вэ? Бидний одоо сүүлийн үед тэргэлдэг болсон суйл гэл ингээл тэрээс ихсүүлэл олон зүйлийн ургамал байдаг. Тэгэхээр ургамал одоо ширэгдсэн гэж ярьдаг юм да шинэ ухааны нэрээр. Ширэгдсэн элс гэдэг нь ургамал барьчихсан. Та нар мэднэ бөөргөдлийн элс бол үүр ургамалтай. Үсгэн тийм дан юм элс харагддаггүй шүү дээ. Тийм. Одоо хамгийн бидний мэддэг энэ юу дээ элсний тасархай гэдэг чинь тэр орчин чинь бас дээр одоо сүүлийн үед дөрөөлсөн байлээ өөрхий. Маш хайлттай шүү дээ. Бас юм элсний олон юм ургамал урчсан юм байж байдаг. Тийм. За нөгөө нь тарав гэлөө. Тарав өндөр огдоотой ер нь төстэй бас юм өндөрлөг газрын уул шүтгийг Дорнод Монголын хээрийг бол харьцангуй яг намдур газрын. Одоо Дорнод Монголын хээрийн тарав чирэн баг дууссан мөксөн байлаа те. Хүмүүс идээд буудаад зарим цаг уурын бас уурын нөхцөлтэй холбоотой сүүлийн үед нь бэлчээрийн талхид малын тоотлогоо олширсан гандуу жил гангийн давтамж ихсэн явд нь бас тарав твэрэг авдаг. Өөрөө тийм нугжуу газараа ер нь идээжтэй. Та нар анзаарсан бол хурцтай очиход хаяг тарав гэд хашгирдаг. Хаана байна уу гэдгийг харж нугжуу газар байгаа. Ямар нэгэн хэмжээгээр нуг гэдэг нь бол ус, хурын ус, борооны ус болон цасны шар ус гэж гүйдэг. Төр зур гүйдэг хонхор хотгор газруудыг бараадсан чиглэг ургамалтай газрыг нуг хэмээн нэрлэдэг. Нугжуу газарт илүү байдаг.
Тэгвэл хурааш гандан болчих юм бол тэр урамл гарахгүй тэр тарга тавиарыг авч чадахгүй. Авсан тарга тавиаргийн заавал 50 орчим хувийн гөвдөг баг шүү. Ямарсан 30% л 50 арайч хөхгүй 30 орчим хувиа гөвдөг ичээндээ унтж явахдаа зарцуулаад дуусчдаг. Гэтэл тэр хэмжээний ичээг даван туулах нөөц энерги хөрөмтөн чадаагүй тарга ичээндээ тош гарч ирэхгүй гэсэн. Тэгэхээр тарвтай газар явахдаа боломжтой яваарай, бүрхтэй шүү. Тарвтай газар явахдаа янз бүрийн жижиг хөхтөн амьтны ойр орчин майхан сава барьваа. Бүрэг гэж түрүүний ярьсан тариурчин тэнд яваа шүү. Ийм л юм хэлэх гэсэн. За баярлалаа. Тэг өвөл ичдэг гэдэг та нар хэлнэ. Тийм. Зарим газар өндөр ууланд бол эрт орно, орой гарч ирнэ. Нам одоо дундаж уултай газар байх юм бол харьцангуй орой хурцтай нуурах бол 9 сарын сүүлчгээд ирнэ нөхөө бүгэлждэг. Бүдээр амьдардаг. Ийм л зүйл өөрийн эзэмшил нутагтай. 3 сарын 20 дээр гарч яадаг. Гасны гадараа үржилд орно. За нэг юм зүйл. За баярлалаа. Энэ Монгол орны хөхтөн амтан гэдэг нэг ном байдаг тий. Энэ дээр гарын авлага гэдэг үү? Тий, гарын авлага гэдэг ургамлын бас гарын авлага байгаа. Гэхдээ юу юм л да. Тэр гарын авлагыг уншаад амтныхаа бол өндөр одоо жишээлбэл өндөржийн гэл одоо ерөнхий мэдээлэл бол аваад латин нэр, англи нэрээр сураад авчиж байгаа. Тэгэхдээ тэрийг тархацыг бас харж байгаа тий. Тэгвэл бол яг нөгөө энэ газартайгаа ингэж амин чухал холбоотой гэдгийг танаар яриулж ээж нөгөө тэрийг дүрслэл зураг зөв бүтээхээр байна л да. Тайлбараа өгөхдөө зураг зөв гаргаж ирэхээр байна л да. Тэгэхгүй бол ганцхан номноос уншихаар бол тэрийг холбож чадахгүй юм асуу. Яг үнэ. Тэгээ хөгжлийн ном одоо дахиад бид нэр 3 дахь хэвлэлдээ бэлдэж байгаа юм. Энэ хавар хэвлээ гаргачнаа. За. Шинжилсэн зарим амьдрах хүчний талаар бас тэгээд гарын авлагын стандартыг баримтлах хийхгүй бол тэрэн дээр чинь баахан дурдаад хайждаг. Зарим дээр нь дурдах юм суулждаг. Үзэн цагаан гэх юм бол хідэн нүрийн хэрэгтэй болон цагаан зэрэг тэр мэд шиг. Тэшин бол яг стандартын дагуу одоо бид нэр бэлдээд тэр Монгол орны хөгтөн амтны гарын авлага ном чинь бичсэн Бацаахан гэдэг хүн би өөрөө байгаамаа. Оо за би таны гарын авлагыг байнга барьж явдаг мэдэхгүй л явж байгаа юм байна шүү дээ. Бацаахан хүн байхгүй нү? Байгаль би одоо намаа аваад ирвэл таних ахалах ном л тэгж харахгүй л байна л да. Тодоо. Манайхаа ийм л байхгүй юу? Ийм өнгөц. Ийм шаарддаг. Би бол зохиогч хэлж сая харж байгаа бол би дандаа зохиогч тим хавстай гэж ярихгүй зохиогч ярьдаг. Тийм. За энд номны талаар мэдээлэлүүд бол ирнэ их асууж байна. Одоо ямар ч хэсэн бид нар бол зорилгодоо хүрээд мэдгүйгээ мэдж аваад одоо тэндээсээ цаашаа яах вэ гэдэг юмдаа хүрээ гэсэн тэр зорилгодоо бол хүрсэн бололтой. Энд айгүй олон номны тухай асууж байна. Тэгээд мөнх наст бол одоо манай мэрэгжлийн хөтөч тайлбарлагчийн холбооны аялын хөтөч тайлбарлагчийн ур чадварын сургалтыг төгссөн оролцогч байгаа. Тэгээ бидний дундаа бол биологийн чиглэлээр одоо хамгийн илүү мэдлэгтэй. Тэгэхээр мөнх наст бит хоёр нийлж ягаад номнуудын нэрийг гаргаж өгье. Өнөөдөр ярьсан амтан ургамлын талаар бол би танаар баталгаажуул зураг баталгаажуулж ягаад энэ видеонд хавсаргаад гаргая. За тэгээд одоо яг сүүлчийн нэг асуултыг авъя. Би энэ гаригмагийн асуултанд нэрээ гаригма энэ чиний түрүү асуусан нөгөө газар зүйн тогтцын талаар бид нэр судалж байгаа. Газар зүй физик газар зүйн талаар чиглэлээр хүн өрөхөд бол ер нь бид нар бас тодорхой асуулт авах юм байлээ. Тэгэхээр эхлээ газараа нийт байнга очдог газараа сонгочоод тэгээд тэр газруудынхаа талаар асуулт аваад нэг ийм ярилцлага бас хийхээр хийнэ гэж бодож байгаа. За тэгээд тэрнийхээ зарыг манай холбооны пэйж рүү байнга ороод авах бол заран сонсоод арих холбоотойгаараа гэж хэлье. За сүүлчийн нэг за одоо ингээд сүүлийн нэг асуултаа авчиад одоо ярилцлага өндөрлөе. Тийм би одоо бас дараагийн уулзалтад хичээлд орох гэдэг яагаад байж байгаа тийм. За нэг асуултыг хэлчихье. За байхгүй л та. За тэгвэл хэдүүлээ. За ингээд Бацаахан багштай маш их баярлалаа. Таныг одоо цаг завгүй би бол шалсаар байгаа хөргээд ирсэн. Тэгтээ бол их бүтээмжтэй яриа болсон гэж бодож байна. За тийм болохоор ингээд бидний урилга хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Тийм. Тэгээд олон энэ хугацаанд бас энэ зурт над руу ингээ хувийн чатаар маань мессежүүд ирж байна. Маш сонирхолтой ярилцлага явж байна гэж хэлсэн.
За баярлалаа зоосоо. Сайн уншаарай. Монгол орноо сайн сурчлаарай. Сайн сурчлсан бол та сурчлсан тул та сайн өөрсдөө сайн мэдэх хэрэгтэй болно. Их олон их сурвалж номл унш. Хүний ярианаас бити одоо тийг мэддэг гэж бити бодоорой. Зүгээр мэдээлэл байгаа шүү. Бүгд нь амжилттай дуусаа. Энэ салбараас За. Мөнхнөөс. Ой мөн ядсан байсан мөн. Амар сайн уу багшаа? Мэндэ амгалан сайхан уу? Амар сайн уу багшаа? Нарны гэрэлтэй налахаас мэдээж байна. За. Сайхан урж гэнэ багшаа. Тоон дотор үсэг гişтэр харин биологч гэж явна шүү дээ. За, би энэ манай багш нар бас энэ зөндөө байгаа энэ мэрэгжлийн хөтөч тайлбарлалтын холбооны энэ хөтөч тайлбарлалт маань бүгдээрээ одоо миний багш нар байгаамаа. Тэгэхээр би бас нэг хөтөч тайлбарлалт хийгээд эдэнтэйгээ ингээд хамтарч бас. За. Тийм аа. За, уулзлаа баярлалаа. За, баярлалаа залуусаа. За баярлалаа. Баяртай багшаа. Баярлалаа, баяртай. За, баярлалаа. За. Сайн байна уу багшаа? Сайн байна уу? Сайн. За юм үзэж нүд тайл мэрэгчл болж байна да. Бацаахан багштай. Тий. Ямар Энэ хүн мундаг. маш их уншдаг хүн байж хэрэгсэн. Маш их уншдаг. Бидний одоо үлгэр дуураар болсон яаж тэр их юмыг хизээ уншдгийг, яаж тэрийг одоо тогтоож ингээд цээжилж ингэж одоо ерөөсөө яадаг юм бэ гэж бодлоо одоо яадаг юм мундаг багштай. Харин тийм юм. Хэл гэж бол янз юм байна. Монгол хэлээр ямар ч гоё. Тий. Хамгийн одоо авах юм нь юу авах юм ч багтай. Маш одоо авууштай талуудынх нь нэг нь энэ их хэлээрээ одоо маш сайн ярьдаг. Та анзаарсан л байх л да. Ямар ч сул үг хэрэглээгүй. Одоо эргээд ингээ бичлэгээ үзвэл энэ багшийн ярианаас сул үг олж харахгүй байх гэж би бараг бодож байна. Тэгээд их хэлээрээ тэр одоо бараг бидний мартсан энэ чи ямар утгатай вүлээ гэмээр тэр үгсийг одоо хэрэгжилж ингэж ярьдаг нь одоо маш мундаг л да мундаг. Харин тийм байна. За. Би одоо урдаа барьдаг л биологчдын нэг. Азтай таарлаа л да. Багшигээ нэг багтай уу. Аа. Сайхан юу яриа юу зохион байгуулсанд их баярлалаа бас. За баярлалаа. Өгөөстэй яриа бол. Мөнх насанд би чиний самбар яри. Тэгээд хоёр чагталтад гаргаад ингээд Тэгэрэй багшаа. Тэрэн дээр би дуртай яа туслая. За тэгээ баярлалаа. За баяртай. За баяртай.